Сайн байцгаана уу? Намайг Батболд гэдэг. Намайг Жаргалан гэдэг. Бид та бүхэнтэй автомашинтай холбоотой бүхий л сэдвээр ярилцахад бэлэн боллоо. Та бүхэн сонирхсан асуулт, хэлхийг хүссэн зүйлсээ сэтгэл болгон үлдээхээс гадна бусаддаа түгээгээрэй. Өнөөдрийн подкаст маань шинэ дугаараар ирэхэд бэлэн боллоо. За, манай өнөөдрийн дугаарт Монгол улсын 6 удаагийн аварга, Master Cross-ийн 28 удаагийн аварга, Харьхуугийн Гомдорж ах маань оролцож байна. За, танд энэ өдрийн мэнд хүргэе. За, энэ өдрийн мэндийг та бүхэнд бас хүргэе. Таныг би зөв танилцуулсан уу? Эсвэл илүү дэлгэрэнгүй та өөрийнхөө талаас ер нь би чи ийм хүн шүү дээ. Ийм нутаг устай. Тэ эндээс гаралтай уугуул суугуул гэдэг та гоё танилцуулаач. Ер нь багаас нь ихтэй танилцуулаад яриад явсан дээр баг те. Анх төрөөд. Подкастын ерөнхий ивент итгэгч Автхим компани. Манай Монгол улсын гавь тавирчин Говьт аймгийн Бугц сумын уугуул Шархуугийн одоо 5 дахь хүүн. Би бол өөрөө бол мэдээж одоо баян шүн төрж өссөн хүүхэд одоо юухийн төрс нутаг гэвэл баг одоо сонгоо ярих хүүхэд гэх юм уу те. Ер нь бол Улаанбаатарын. Тий, Улаанбаатарын. Тэгэхээр Гомбодорж гэдэг нэрнээс би бас эхлэе гэж бодож байна. Түшээт аймгийн хан Гомбодорж гэж айхтар хүн байсан. Тийм ээ. Одоо хүүн зан узар штэ анхны богд. Цаашлаад Гомбодорж гэхээр бас бөхчүүтэй холбогддог те. Монгол улсын зан Гомбодорж гэж хүн байсан. Бас Түшээт аймгийн зан Гомбодорж гэж хүн байсан. Тэгэхээр бүхтэй холбогддог. Тийм болохоор тань тийм нэр өгсөн үү? Та ер нь ямар учраас ийм нэр авав? Аав ч бас бүх байсан санагдах юм. Миний нэрийг бол манай эмээ өгсөн юм байлээ. Тэгэл миний нэрийг бол лам хүн өгсөн юм байлээ. Одоо Гомб гэж тийм бурхан байт юм байлээ. Би нэрнийхээ учрыг бол одоо бас хэдхэн жилийн өмнө олсон шүү дээ одоо. Тэгээд лам хүн юм Гомб гэж юм бурхан байт юм аа. Тэгээд Гомдорж гэж чиний бурханы нэрээ чиний нэрийг лам хүн өгсөн юм байна гэж ярьж ирсэн. Аав ээж маань бол эмээ чинь энэ нэрийг өгсөн гэж ярьдیں۔ Манай аав сумын зав хүн. Нэг цэргээс салагдаад нутагтаа очиж сумандаа төрүүлээл. Тэгэл ерөнхийдөө ажил амьдралыг нутгаасаа гараа явсан. Тэгэл манай ээжийн өвөө нь болохоор одоо Монгол улсын зав хөнгөр дэндүү гэж хүн байд юм байлээ. Тэгээ ерөнхийдөө бол аав маань бид нэр бүх болох гэж их зүтгэсэн. Даанч нөгөө багаасаа ингээд аавыгаа дагаж яваад одоо жолооч болно гэдэг мөрөөдөлд давмгаалцсан болохоор тэгээ жолооч болно шатаагүй уулын жодоогоор 14 хоног чөлөөтөөр 1 сар хичээлээ тэгэл орхисон доо. Тэгэхдээ бас нэг тийм суурь нь бол байгаа байх та тий. Би одоо чөлөөтийн сквотер багш дээр би одоо явж байсан шүү дээ дээр үед одоо. Тэгээ одоо багш маань одоо наав яаж битгэхтэй одоо ганцхан сар явсан хүүхдээ яаж санах вэ? Би үл ерөөсөө тэр багшаа нэрээс мартадаггүй. Яагаад тэгэхээр намайг ишбагээ суулгаж сонголт хийх гэж намайг маш хөөлүүлж ирсэн. Тийм их юмд ч бас ер нь сэтгэл хоногштол ер нь бас асуул хэлгэжсэн баг нь 1 сарын дотор. Ер нь тэгээд бага насны талаар бага насаа Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ ер нь бол баян шуун сонгоны хайрхан дөрөвт тэр нөссөн. Тэмдэл мэдээж одоо хүүхэд насаа өнгөрсөн байх нь. Тэгэхээр хүүхэд насны дурсамж, хүүхэд насанд одоо мэдээж машин тэрэгэн дуртай байсан гэж ярьж хэлж байна л та тийм. Тэгэхээр хүүхэд насны дурсамжаа зөвхөл. Ерөөсөө л хүүхэд байхаас ахуулаад тоосгон дээр элсээр ингэж гоё сисчээр хийгээл манай авч одоо шатхан дээр өдөр баасан жолооч юм чинь. Тэгээ сисчээр хийгээл жоохон томроод ирэхээр гоё дугуйтай машин хийгээл тэн дээр нөгөө молконы лазар йонкс хийгээл одоо хосчиргүүл гээл ингээл айгүй юм гээл дандаа л ерөөсөө машинаар тоглож өссөн. Тэгээд ерөөсөө миний ганц л мөрөөдөл ерөөсөө жолооч болно. Аав шиг л жолооч болно гэдэг тийм мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдлөөс болоод бас сургуулаа орхисон. Одоо 8 дугаар ангиас гараа явцсан. Дараа нь техникийн их сургуульд одоо бас суралцаа ихт нь одоо тухайн үеийн багш нараас бас зөрөөд би оюутан болохгүй гээд одоо өнгөрцөн би ер нь тэндээ жоо харамсаж явдгийн. Одоо тухайн үедээ би хэрэг техникийн сургуулийн автоинженерийн анги сурсан бол одоо бас нэг мэдлэг чадвар арай өөр байхсан болов уу гээд. Тэр нэгтэй их гоё төгтөлтэй хожирт суманд техникийн сургуулийн 4 багш тухайн үед одоо нэг өвгөн бенз гэж ярьж энэ да. Дугуй нь хагарцсан. Запас дугуй тавиа тэр нь хагарцсан байхад би ч 18 таа өгөхөд дугуйнуудыг хийж өгөөд хийлж өгөөд тэгээд хамт Улаанбаатар руу орж ирсэн. Тэгэл тэр 4 багш намайг чи идтэй өгөөл 18 таа гэсэн чамаг юусоо гэж 12 таас аваад тэр чамаг шууд автын ангид оруулчихъя.
чам шиг хүүхэд бол өөрөө шууд ингээд цаашаа явчих юм байна. Чи ингээд ор гэд. Ерөнхийдөө одоо баг урилга шиг л юм болж исэн юм. Тэр хүмүүс нь ямар өвчтөй хүмүүс байсан юм? Бүгдээрээ техникийн сургуулийн багш нар байсан юм байна. Хужиртын амралтанд нөгөө амарч нөгөө хужиртын сөвлөлд амарчаа явж байсан багш нар юм байна. Тэр харин сонир байна л да. Техникийн сургуулийн багш нар дуугаа хийж чадахгүй ингээд байж хат нь очиод хийх гэхээр сонир байгаа юм л да. Чадахгүй харин тий. Яагаад ямар ч удаа таарад тэгээд яаж одоо тэр дугуй юмнуудыг янзалж өгсөн юм. Тэр ч одоо 97 он ч гэдэг. 97 он ч ямар одоо дугуйсар масар юм байхгүй. Одоо энэ цахилгаан компрессор гэж байхгүй шүү дээ. Гар ноцоостой. Тэгэл дугуй нагарцсан тэд нар нөгөө мэдээж тээврийн жолооч шиг бэлтгэл ажил байхгүй шүү дээ. Бид нар ч цав мав нөгөө олгоо нөхөөсгөө бүхэл юм авч явна. Тэгэл нөгөө хүмүүсийн дугуйг нөхөж өгөөл машинаараа хийлж өгөөл ингээл явхад тэр багш нар өөрсдөө гайхчихсан байхгүй. Өөрөө машинтай томт хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ хийн интерээр нөгөө тормозны компрессор интерээр л хийлж барайл ер нь дугуй засварын үйлчлэгөө зүсэн ба шүү дээ явуулъя. Тийм ер нь бол явуулъя дугуйсар 30 машин ч өөрөө хийлдэг. Батуулдыг гайхаад байгаа юм гэх юм байл да. Тийм мэрэгжлийн улсууд яг мэрэгжлийн улсууд одоо бүр дээд сургуулийн багш нар тэр техникийн юмыг заадаг улсууд очиж дуугаа нөхөж чаддгүй юм уу ч гэдэг юм уу тийм байх шиг. Тэгэхээр тэр улсууд бол яг онлынхоо юмыг заах болохоос яг практик дээр тээврийн жолооч шиг тэр дуугыг задлаад нөхдөг тэр юмд тийм дадлага байхгүй. Тэд нэр бол үнэхээр гомбоо байгааг бол тэгэл дуусаал байсан байхгүй. Гэхдээ бас яг нөгөөтэйгөр сая гомбах хэсэлжтэй юу тэр хүмүүст багж тоног төхөөрөмж нөхөөс гэл яг нөгөө гарын доорх материал байгаагүй учраас бас тусламж өссөн юм шиг байна те. Тийм тэр үчиг нөгөө одоо лавгах сайн мэдэндээ нөгөө момент гэдэг цав байдаг лээ шүү дээ тий. Тий Орсын момент. Орсын момент гэдэг цав. Тэгэл дөнгөж одоо нөгөө шар цав бас одоо гарч ирж ирсэн да. Манай монголчууд бол зөндөө хэрэглэсэн те шар цав гэл. Момент гэдэг цав. Момент чинь герман цав. Нөгөөх нь шар цав гэл. Тэгэл олгон Америк хайчилт нөхдөг байсан ш тэр үед чинь. Одооных шиг юм бэлэн нөхөс мөхөс юусоо байгаагүй. Тэр бэлэн нөхөс байгаагүй гэдэг шиг тээврийн жолооч нарт бас нэг юу гэдэг штэ нэг янзын арга гэдэг штэ. Та нэг саяхан ярьж исэн нэг аккумулятор оловж байгаа гэдэг та тэрийг гоё ярьж гэж. Манайхныхаар бол монголчлон гэдэг ч юм уу тий. Монгол арга. Тий Монгол. Тий сонготын даваанд харгаанлын лавгаахын минь ээж нь завхан үе юм бэлээ. Чигээ нутаг үсийг үзүүлж яваад 3 тэрэгтэй явж байгаад Тираногийнх нь урд амаржийнх нь боолтон шавтарцсан. Тэгээ нөгөө амаржийн явах боломжгүй болчоод тэгээ манай ээги гэдэг одоо миний хуураа дүү миний механик гэдэг. Тэр битэр мэн таарад лавгаах дээр 6 авахулгаж очсон биш. Тэгээд одоо аккумулятораар одоо нөгөө боолтын гайхын гагнж өгсөн. Тэр нь бол 24 цовоо олгонгуудаа массын нэр нь болж бүдүүх хуцаар өгдөө. Тэгээд электродыг аваад хамаагүй хүн зүгээр энгийн захилгааны хуцаар ч юм уу бахиар давхар авчиж байгаа ч юм уу электродыг одоо 2 юм уу 3 электродоор гагнор хийдэг болдог. Хийж болдог. Ер нь бол манайхан тэр болгомо сайн мэддэг бах. Ер нь бол тэргүүл мэддэг шүү дээ. 2 жижигтэрэг явсан ч 2 компьютер гаргаж ирвэл 24. Тэгэл шууд гагнор хийн. Жижигхэн гагнорыг бол хангалттай хийж болцооны хатуу гаргадаг шүү дээ аккумулятор чигээр. Тэр нөгөө нэг урд амортизаторын юуны гаг болтных нь эрзвэн шуфтраад тавьдсан. Тэрийг ягаж боох боломжгүй болсон байгаа байхгүй. Тэрийг л гагнж тогтоосон байна л да. Тэгээд аккумулятороор ер нь гагнор хийнэ гэдэг. Тэр бол хүний толгойд орж ирэхгүй. Манай энэ уралдааныхан энэ тээврийн жолооч нөгөө юу гэдэг вэ? Гард магна кинон дээр энэ жолоог хөдлөх адгуус байхгүй гэдэг шиг ийм аргыг эднэр л мэдхээс тэр болгон бас мэдээ. Бас сонирхолтой шүү тий. Тэгээ сая энэ ярианаас бол би тэгж бодож байна л да. 18 настай одоо тэгээд таарчсан гэхээр 18 настай ихэд бол тийм одоо тээврийн жолооч хийгээд одоо яваад эхэлсэн байсан уу гэж ойлгож шүү тий. Тийм би чинь 17-тоо авцаргуул сурсан. Авцаргуул чинь 6 сар сурдаг байлаа шүү дээ. Тэгээд одооных шиг зөвхөн жолоо дүрм гэж байхгүй. Эрүүл ах уу, шаси, хөдөлгүүр гэдэг ерөөсөө энэ машин ийм характерыг одоо ингээл бүх хий тангийг жолооч хүнд үзүүлдэг. Анхны тусламжийг яаж үзүүлэх үү гэдэг одоо хиймэл амьсгаа хэмлэгийн аврам тусламж үзүүлэх бүх юмыг тухайн авцаргуул чинь 6 сарын хугацаанд заадаг байсан. Тэгээ би яг 3 сард 18-наас хөрөнд 3 сар шалгалтаа өгнө гэдэг аав тооцоолоод 1 жил алдаж ахаар гээл өрчлөөд намайг оруулж ирсэн. Миний багш чинь одоо Монгол улсын арцаг юу арцаг одоо миний ангийн багш, дөрмийн багш хийжсэн. Юу гэдэг бүх хүн байна тийм ээ. Тэгэд юу гэсэн өхүү хамтлаг гэдэг чинь дээ. Юу гэдэг. Юу одоо 6 сарын хугацаанд
жолооч гэдэг одоо тээврийн жолооч гэдэг тэр мэрэгжлийг эзэмшүүлдэг байсан. Гэхдээ зүгээр юу гэдгийг тээврийн жолооч нь 6 сар явдаг гэсэн би нэг бас тодруулчихсан байна л да. Зүгээр одоо суудлын тэрэг Б англи ч юм уу ундаг хүмүүс бас яг адилхан тийм сургалтанд суудаг гэсэн нь тустай юу? Ерөөсөө ВЦ англи л бүгд 6 сар суудаг гэсэн. Хэдэн оноос байсан бэ? Тэр ч одоо ер нь 2000 он гарч байгаа л болсон баха да. Би бол тэрүүгээ сайн мэддэг. Авч сургууль гэдэг чи одоо хуучин 5 шир байдал хангаа цахын тэнд байдаг гэсэн. Нөгөөх нь тосоп гэж байдаг гэсэн. Хоёр л газар. Тэгээ тосоп тэгээ нөгөөх нь цэргийн 107 гэдэг. Үндсэндээ 3. Ер нь бол авч сургууль гэдэг чинь их хариуцлагатай шаардлага өндөртэй тийм сургууль байсан. Авч сургууль сурахын тулд яах вэ? Ер нь одоо бараг л хагас цэргийн зохион байгуулалт гэж хэлж болно доо. Өглөө цаг нарийн бүртгэн, готл нусны арчуур шалгам тийм ээ. Тэгээд үндсэндээ одоо бол нэг машин хөдөлгөөн жолоо барьдаг болгоол үнэмлэх өгж байгаа бол тэр үед бол одоо машинаа бүрэн өөрөө засчих хэмжээний тийм нэггээр хэлбэл жолооч гэхээсээ илүүтэй баг жолооч хагас инженер ер нь нэг механикийн дайны тийм мэрэгжлийн усуудыг бэлтжижсэн. Зэрэг миний сонсноор бол зэрэг гэж байдаг юм шиг байгаа шүү дээ, тэ? Тэддүр зэрэг, эддүр зэрэг гэд тэрийгээр одоо жишээлбэл юугаараа машина эддүр зэргийн жолооч машин засах хэрэгтэй. Тэдгэр зэргийн жолооч бол машин засах хэрэггүй зүгээр машин одоо жолоодох ч гэх юм иймэрхүү тийм юу байсан юм уу? Шатлал яг зүгээр одоо жолооны 3 дугаар зэрэгт төгсөжсэн баха тийм ээ. Тэгээд сүүлд нь 2 дугаар зэрэг 1 дугаар зэргийн жолооч гэх тэр бол нэг олон жил ажилласан. Тэгээд дээрээс нь давтан сургалтанд сууж иж тийм зэрэг мэрэг олгодог байсан. Гомбогийн тэр үеэс өмнө ч байж магадгүй. Надаас бол өмнө. Яг нөгөө ерөөхдөө фашизм үед л тийм байсан. Тийм. Тэр зэрэг дэвээсээ болж машин засан засахгүй гэх юм байхгүй. Жолооч л болсон бол тэр машинаа хариуцаад явна. Яг бааз байгууллага дээр нэг засварын одоо цех мэх гэдэг юм байна л да. Тэгч одоо эндээс гараад хаавсан баян үлгэр рүү явхад замдаа машин юу нэвдэрнэ, дугуйг нь хагарна уу, эрдүүхтэр нь нэвдэрнэ үү. Тэгэл тэр жолооч нар хоорондоо биеиндээ туслана, өөрснөө засан тэгэл ерөөсө тээврийн жолооч гэдэг бол бас л амар өндөр хариуцлагатай их юм нуруунд дээр үрж явж ийсэн. Тэр үеийн тээврийн жолооч нь бол гайхамшигтай. Нөгөө түрүүний хэлдгэр явуулын дугуйсан. Тээврийн жолооч нар гоё. Би бол одоо аавтайгаа яалтж байхгүй бол багасаа тээвэрт явцсан. Тэгэл манай аав гоё юм ярьдэн штэ. Аав нь одоо 71 он 1-р азд ороход арам гүзээр өгжсэн юм лээ шинэ жолоочод. 10-ын? Нэг арам гүзүү 2. Арам гүзүү. Тийм. За энийг босоод машин болгох гээд. машин нөө хошин шиг дээр гардсан шүү дээ, тэ? Дараагаа яаж ийм машин яах юм бэ гэдэг. Дараа нь өөрөө унтсан явж идэг. Яг л одоо тэр л түүхэд байна л да нэгсэн да. Тийм нэг манай бол аав наах ингээд шинэ жолооч орохдоо ингээд арам гүзүү аваад тэрийг аав нь 6 сарын дотор машин босгож явж эхэлсэн гэж ярьдаг байхгүй. Тэгээ улсын аваргын болцлыг 9 удаа хангаж 6 удаа хасагдаж тэгээ 3 удаа авсан юм байлээ. Тухайн үед ягаад тэгэхээр нөгөө Монгол Ард Хувьсгалт намын гишүүн биш. Тийм хүмүүс ч айгүйх нөгөө жоохон нийт гаруул хасагдчихдаг. Тийм л байсан юм байлээ. За тэгээд ер нь сая ярьж ирлээ л да. Одоо нэг тээврийн жолоочд бол яриг юу олон түүх байгаа бах тийм. Ер нь олон дурсамж байгаа тийм. Гоё тийм дурсамжтай түүхүүд байдгүй. Одоо анх одоо үгдий аавтайгаа тээврийн жолоонд явж ирсэн. За тэр үеийн түүх байж болно. Эсвэл өөрийнхөө одоо энэ тээврийн жолооч хийгээд явж авах үед. Эсвэл энэ тээврийн жолоочноос саяны дээр гагнуур гэдэг бол зүгээр чаавс миний олд сонсон ганцхан юм шүү дээ. Тэрний цаана бол та хэдийн бас нөгөө дархан үний бурхан ухаан гэдэг шиг нэг тийм янзын гой юм байгаа да. Магадгүй зарим тохиолдолд хүнд хэрэг болно. Зарим тохиолдолд бас сонирхолтой, яг автомашин сонирхдаг залуучуудын хувьд бол бас шимтэй яриа шүү дээ. Тээвэр би ч одоо багасаал машин барьцсан. Одоо 4 5 6 дугаар ангиасаа л ер нь аавыгаа дааж өгдөө явсараа машин бариа сурцсан. Тэгэл аав тэр багнуур л нүүрсэнд явдаг байсан. Би нөгөө үнэлэх аавгаа 17 тал байсан үе. Тэгээ нөгөө 31 машиныг 31 ч одоо 6 36 шүү дээ. Хойд эрдүүхтрийг аваад 30 эрдүүхтэр тавиад 4 үрч 4 болгоцсон. Тэгээ явж байгаад Эрдэнэ сумын хойно хойд эрдүүхтрийг нэвтрээд аав эрдүүхтэр авахаар хот руу явсан байхгүй. Тэнгүүт нь би одоо тэр чин тухайд КамАЗ ширгүүлтэй нэг 18-9 тонн нүүрстэй. Тэгэхээр нурд мостоор давааны өд өгс хийргээ болдгоо. Тэгэхээр нөгөө хамт явж олоочиг тэнд явж олоочиг гуугаад хөтүүлж гаргаад тэгээ би дахиж ч налах дээр очиод унтцсан. Налах цааш явахгүй нэг үнэлэх байхгүй юм чинь. Тэгсэн өглөө аав дахиж ирээд гайхаад чи яаж энд ирүү гээд. Аав урд мостоор л яваад ирлээ штэ гэ.
Тэгэхэд л манай аав намайг за миний хүч жолооч болчихжээ гэж надад ярьж ирсэн. Тэр л надад айгүй гоё санагдтiin. Тэгээ би өөрөө ганцаар явсан юм баярлдаг байхгүй тийм дээр. Байх. Хяналт байхгүй. Дураараа өөрөө явцсан. Дураараас гадна тэр чинь өөрөө тийм юм хийж чадчихна гэдэг чинь тэгээд маш том уран болчихж байгаа байхгүй. Анх би ч гэсэн хөөхд байхдаа нэг машин барих гал хорхоосдөг байсан. Анх өрүүлийн ард суусан тухай ярихгүй. Би хамгийн анх одоос нэг жоохон эвгүүл юм да. Аав маань өөрөн гадар жоохон нөгөө хүмүүстэй жоохон 100 татаад тэгээд за минь нөхөө ингээ барай явчих гээл. Тэгээд нөгөө машины барайл давхицсан. Давхиж явсан одоо өөрөнгө одоо шарилангийн зам гэж байд. Тэн дээр цагдаа хөөхгүй юу? Зогтоо өгөхгүй юу? Тэгээд охингууд аав цагдаа өгч ийн гэсэн чи аав хажууд машин байна уу гэдэг чи байхгүй гэсэн чи тэгвэл зүгт гээ. Тэгээд зүгтцсэн. Тэгээд зүгтж яваад одоо шартын давааны өдөө хойноос 53 хөөгд тахих ороод ирсэн байхгүй. Тэгээд аав хойноос 53-аар хөөгөө ороод ирлээ гэсэн за одоо зогс гээд. Тэгээд зогсоо нөгөө цагдаа намайг нэг зохиж яваад ч юм уу бац яахаа зүгтээд байдیں۔ Ингээд. Тэгээд яг тэн дээр л аав маань одоо юу гэдэг тэгээд аав за жолооны үнэлхээ гэдэг нь бол аав тухай нэг гавьт болсон байсан. Гавьт үнэлхийг өгчөөл ах нүмлэх байхгүй гээл нөгөө цагдаа өдөржингөө байж байгаа цагдаа наавыг унтуулж байлгаж байгаа эрүүл болгоод за одоо та өөрөө машина барьж яваа шүү гараад энэ хүүхдүүд өгж болохгүй шүү гээл. Тийм тэгж одоо анх би чинь тэгэхээр 6 дугаар ангитай юм да. 6 дугаар ангиас одоо 14 настайтай л. Тэгэхээр тэр үед бол хөдөлгөж ийн гэдэг чинь өмнө нь зээ гэж бас барьж ирсэн гэсэн. Барай сурцсан байна гэсэн. Сурцсан аам нь анх чамаас юу асуух гэдэг вэ? Анх машин хөдөлгөж үзснээ л Бүр анхны хамгийн анхны гэсэн. Одоо хоол моосоо тааруулаа тий. хамгийн их манай аавын одоо 1-р жилээс халтархуу гэж ах байдیں۔ Тэр ихэ машиныг барьсан. Халтархуухаа нөгөө нойргүй яваад бүр ерөөс явж чадахгүй байна гэд. Шархуухаа хүүхдээ чи явуулчаа гэд. Би чинь тэгэхээр одоо нэг 11-2 тол байсан үе юм аа. Би хаасан төл хүрдэг үү? Консол гიშиж чадахгүй угаасаа миний биар хүрэхгүй. Тэгэл манай аав ингээ хойш нэг араанд нь хийж өгөөл. За одоо ингээл яв миний хүүгээл зөвхөн хааз торомзон дээр энэ хааз энэ торомз ингээл яваарай гэл над. Өгөөд би тэргээр нь 100 гаруй км явсан. Нэг араагаар. Нэгдүгээр араад ч тийм. Одоо бодоод 3 дугаар араа юм билээ. 3 дугаар араанд л хийж байгаа л да. Тэгээ наваа зөвхөн нэг араагаар 100 гаруй км явуулаа. Тэгээ алтаргүй хам нөгөөс ирээл машинаа барайл. Явсан. Миний хамгийн анхны машин барьсан түүхүүд ерөөсөө тийм. Манай аав ингээд хөдөлгчөөд нормалаараа ингэж явж байгаа гэж өөрөө машинаас өсрөг боочсон баг. Тэгэхгүй болохоор чи нөгөө тэр чи 3 дугаар араа нөгөө машин хөдөлж чадахгүй шүү дээ өөрөө. Тэгээд дөнгөс нормалд бол за минь нөхөө ингээ хаас торомж ингээд тавих гээл. Наваа тэгэл өөрөө явуулчихсан да. За тэгээд анх бол тэгж бариад ер нь тээврийн жолооч хийгээд ингээд игэлсэн юм байна. Ер нь яаж яваад одоо энэ бас энэ автоспорт руу орчихвоо. Тий одоо нийт 16 жил уралдсан байгаа шүү дээ та. Багцаагаар бол тэгээд одоо 28 төрөвтэй. Төрөний улсын авраг гэхээр өмнөх тэмцээн 6 төрөвтэй гэж ярьдаг те. Түмэн ард түмэн. Тий тэгэхээр анх орсон уралдаж эхэлсэн түүхийг мэдхүүсүүд нь бол мэдэх баг. Мэдхгүй хүмүүсүүд бас байгаа. Жишээлбэл би бол мэдэхгүй. Надтай адилхан олон бас сонсож байгаа баг. Миний автоспорт руу орсон төх сонин штэ. Би юурээс уралдаан сонирхдаггүй. Манай 2003 онд уралдааны 60-аас аваад толгойтой тавхиад байдаг байсан. Би юурээс сонирхдаггүй. Тэгэл нөгөө тээвэртэй яваал байж идэг байсан. Тэгэл 3 оны дархны тэмцээн дээр ганах. 4 оны дархны тэмцээн дээр юм байна. Дархны дараа ингээд сонирхтын тэмцээн болд юм аа. Чи тэрэн дарханд орооч гэхээр өө төг гээд зүгтж жагаад баригдчихлаа. Ах бай бүр барьж аваа гэртээ хонуулаад дархан руу намайг авч явсан. Чи заавал оролт гээд. Тэгэл очисон ганаахын машин эвдрээ зогсцсон. Үнцэн тэмцээн дээрээ. Тэгээ ганаахын найз одоо энэ гişиг баяр гэж тухайд уралдаг ах байсан. Тэгээ гişийнхаа машинаар чи ингээ маргаашийн тэмцээнд ор гээд. Тэгээ оройн би араагаа залгаж. Яаж хөдөлтөө ингээл. Одоо тухайн машинаар л анхудаа явж штэ. Жирээс анхудаа сууж үзэж байгаа юм дэр. 69 анхудаас. Тий. За ингээл 4 онд. 2004 онд. Одоо анх нөгөө жолоочноос хойш 69 цуугаагүй Юусаа хөдөлгөөс суугаа. Би дандаа тээврийн тэргүүрээ яваад. Дандаа том тэгтэй явдаг байсан. За. Тэгэл ингээл явчтай ингээл намайг оройн нэг уулын өдөө нөгөө үндсэн нөгөө нэг тамирчтай хамт гараа хэлгэж үзэхгүй туслахын одоо арстаач буюу одоо туслахын 2 ороо хөдлөөл тэгэл туслах амлтаад 3 4 гэл ингээл давхдаг гэл. Тэгээ нөгөө төгөрөн давхиал дээр газрын уруунд би 4-т нэгээр хаазалчдаг байхгүй юу. Тэгээд хар ирчээр очиод хажууд нь зогсчихдээ тэгэл тухайн үед нөгөө ахын хамт нэг уралдаг байсан. Одоо энэ бүрүүс өрөө ах мах анх уу гэл олон хүмүүс тамирчтай тэд нэр л ярьсан юм билэ. Танаа нүүж жоохон тэнэг байхаа гэд.
Яасан гэдэг чинь энэ ороод хар ичээр тэг ороод ирэх. Доор нь яаж зогсохыг мэддэг юм уу танаа мэдвч ингээд. Тэгээ би анх сонирхтын тэмцээнд орж жагаад машин нэвдрээд зогсцсон. Яг тэн дээр жоохон бас их шар хөдөлсөн л дөө. Өөдөө газар нэг миний унсан машин жоохон хүчгүй. Тэг гүйцэгддэг. Тэгэл уруу газар нөгөө дөлөөгөө жоохон барайл. Тэгэл өөдөө гүйцэгдэж явж байгаа. Тэгээд машин маань нэвдрээд тухайн үед гарцсан. Тэгээд яг хүмүүс ярьсан юм билээ. Манай ах чинь тэгэхэд 118 мил дэх бүдүүн нөхөр байсан. Бүдүүнэ гэж дууддаг байсан манай анаахаа чинь. Бүдүүнэ чи дүүгөө явал. Дүү чинь чамаас арай ирээдүйт юм байна гэдэг. Тэгэл ах маань ерөөсөө заахын дүү 9 сарын тэмцээнд их сорлого тэмцээнд ахын машинаар ороо ахын машинаа бэлгэлээ гээл. Тэгэл ерөөсөө тэр чинь одоо энэ ган тээвэр компани захирал хоёг сүрэн одоо манай ганах хоёр чинь нийлж одоо шинж яриа судалдаж авсан байхгүй одоо олон хэмжээний мастер сөх учраас. Тэгээ тэр шинэ машин ерөөсөө надад тэгээ жилийн дараа ерөөсөө манайх бэлгэлсэн. Би шинэтэй юм сонин орсон хүн байгаа. Ахын тулгын шаардлагатай. Ер нь бол ихэд дургүй байсан. Тэгээд тулгын шаардлагатаар ороод тэгээд ер нь сая сонсож байгаад өөрийн мэдрэмжээр л ихний тэр одоо сорилго юмд бол өөрийн мэдрэмжээр л ер нь ороод давхад явчихсан юм биш үү те. Тий анх барьж үзэхдээ бол өөрийн мэдрэмжээр л тэр уруу газар одоо яаж зогсох вэ сая ярьж штэ те. Яаж зогсохоо мэдэхгүй тэр уруу газар бол айхтар давхиж энэ даа гэл тэгэхээр өөрийн жолоочийн мэдрэмжээр л Тэрийн жолооч байсан. Тий. 69 барих бол харьцангуй бас гайгүй л дээ. Гэхдээ анх барьж үзэж байгаа гэдэг нь тэгэл За тэгээд тэр машин бэлгэнд авчаа. Машин бэлгэнд аваад анхны тэр 9 сарын тэмцээн гээд сорилго тэмцээн гээд ярьж штэ те. Тэгээд тэрэнд орсон Батүлгийн их сорилго тэмцээнд би анх удаа орох гээд тэнд чинь би анх удаа орох гээд явж хахад Сэлэнгийн жагаах тэр дархан тэмцээний дараа Сэлэнгийн жагаахтай би нэг таарад өөрхөн ганцсан дээр дарханд төрүүлсэн. Тэгээ нөгөө ахад баяр хүргээд баяр хүргээ ахаа гэд мэдээд ингээд юм өнгөрсөн чинь ахын дүү ахаараа ирж карьерээ янзлуулаараа гэд тохойд хэлсэн. Тэгээ би 8 сард карьерээ бариад авах гээд очлоо. Сэлэнгийн жагаа одоо миний багш олон хэмжээний мастер. Тэгээ бачсан чинь яхах машиныг унж үзгээд. Тэгээ машин өмнө чинь үнэхээр гоё юм. Стай хачин гоё машин ерөөсө кавинд торх дуу байхгүй. Тэгээ чи машин ийм болгомоор байна. Аас гоё юм байна хаа гэсэн. Тэгвэл машин аваад тэр. Тэгээ би яг 1 сарын хугацаанд машинаа залж ухсраад анхныхаа тэмцээнд одоо Сэлэнгийн жагаа ахаар бүх тохиргоо бүхэл юмаа хийлгэж анхны тэмцээнд ороод 4-4 өрөөнд орсон. Тэгэхээр зэргийн шагнал авчихсан. Тэр жаргал сайхан гэсэн тий. Жаргал сайхан багш нь яагаад анх ер нь таныг харж барьж яв бас яг танах шиг. Яагаад таныг барьж бас цаанаа нэг санаа байсан баг та. За өөрийнх нь санаагаа анх тэгэхэд бол хэлсэн. Гэхдээ сүүл над хэлэхдээ тухайн үед ч одоо манай олон хэмжээний мастер Дамд орлогон Болбаатар ч одоо том аварга байлаа шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө ганхваа хөрөв сүрэн гэдэг энэ хүмүүс чинь ерөөхдөө харж явж байгаа тамирчид. Болбаатар ч яг эд гараад ирсэн залуу тамирчин олон хайрыг төрөө авцсан. Тэгээ ер нь бол жагаа ах бол өөрөө бодсон юм хэлээ. Энэ гайгүй явчихаар жоохон тэнэг явдалтай хүүхэд юм байна. Тэгээ энэ хүүхдийг сайн бэлдэж өгвөл Болбаатар өрсөлдөгч би гаргаж магадгүй юм байна гэж өөрөө бодсон юм байлээ. Тэгэхээр аваргад сөргүүлж тавих, эргээд тэмцээнэ сонирхолтой болгох, нэг аварга байнга төрүүлээд байх ч бас жоох утгартай болчин те. Тиймэрхүү бас нэг хөгжүүлэлт хийсэн байна шүү те. Ер нь бол өөрөө яг цаа санаа нь тийм гарч ирсэн юм байлээ. Би бол Болбаатар өрсөлдөгч бэлдэнэ гэж намайг бэлдсэн юм байлээ. Тэгээд яг багшийн маань санаа хөрсөн, ахын маань санаач хөрсөн. Ах маань өөрөө одоо баярлалтай шүү дээ. Би автоспортын бас олуудагийн аваргыг төрүүлсэн хүн шүү дээ гээл. Тийм байна. Сүүл Болбаатар аварга чинь 30 манай автохимийн мастер кросс дээр түрүү жил 35 төрөвтэйсэн. Сая 19 оны сүүлээр нэг 39 болсон баг тий. Нийт яг энэ бол зөвхөн 2006 оноос хойш мастер кросс суралт тэмцээний Аралын Бааха кросс гэдэг юм 3 суралт тэмцээний төрөв нь Болбаатарч маань одоо 39 болсон. 15 онд би ч хамгийн сүүлд улсын аварга хийгээд 28 төрөвөөр хамгийн олон төрөвтэй. Тэгэхэд Болбаатар маань 26 төрөвтэй байсан. Тэгээ тэрнээс хойш би чинь нэг хэсгээр нь жоохон завсарлаад. Тэгээ одоо Болбаатар маань улсын аварга 3 хийсэн байсан. Тэрнээс хойш одоо 3 удаа гээд мастер кросс суралт тэмцээний одоо 39 удаагийн аваргалцсан. Яалж авахгүй одоо Монголын домог тамирчин. Тэр хүнээс би бол ихтэй их юм сурж авсан. Таяр ч бас ингээд зураг хөрөг интернетээр харж байгаад бас тэмцээн оролдоон дээр харж байгаад нэлээ зузаан их ойрхон зогсож байгаагаар гэдэг юм яриад тэмцээний зам яриад шинэ хүүхдүүдийн тухай яриад хүүхдүүдийн явалтын тухай яриад гэдэг шүү дээ.
Ер нь амьдрал дээр сайхан найзууд юм шиг л ч те. Тийм шүү дээ. Ер нь амьдрал дээр бол ингийн сайхан хайцаатай найзууд гараанд гарахтаа хүртэл за амжилт өгшөө ингээл бас их гоё шүү дээ Болдоотор чинь. Давг дэрж авраг маань морин давааны нэг тэмцээнийг 13 оны тэмцээн байна уу ирж үзэхэр ирсэн байсан. Тэгэл тэмцээн эхлэх гээл байжсэн Болдоотор өгшөө 68 ирсэн шүү гэлэхгүй юу. 68 гэж юу юм гэсэн чинь 68 дахь авраг. Оо давгаа авраг гэж тэг гэсэн чинь 68 харна гэсэн шүү өгшөө. Сайн уралдаар ачи түүлэхгүй бол онгонд ороо шүү гээл. Тэгэл тэр тэмцээн дээр Болдоотортой өрсөлдсөөр байж нэг төрөв авсан. Тэр тэмцээн маань Батчандаг мастер кросс болж байсан. Тэгээд тэн дээр төрүүлээл 68 дахь авраг маань давгаа авраг маань гарч ирээд одоо бас сэтгэлийн хөдөлгөөн их хөндөг хүн байлээ шүү дээ. Орилж гарч ирээд баяр хүргээд тэгээ одоо тэр том авраг баяр хүргээд өстө гар барих. Ингээл явах чи бас сайхан л байсан. Тэд хоёр чинь тоогоор холбогдсон хоёр давгаа авраг тий. Та чинь анх 68 гэдэг дугаар бол давгаа аврагаас авсан. Давгаа авраг тухайн үед бас яг таныг анх уралдаж эхлэхэд янзын бужигнуулдаг өстэй. Оо тэгэхэд чинь одоо сум мод чинь давгаа авраг маань 68 дахь авраг хатаасан. Монголчууд ганц огшоож ирсэн хүн шүү дээ. Тэгээ би ер нь бол авраг шиг авраг болно гэж 68% дугаар сонгосон. Батүлгийн үед чинь би чинь жил гараа уралдаж 2005 онд хувийн дугаар сонгож байсан. Амжилтаа уралдсан тамир чинь л хувийн дугаар олгодог. Түүнээс одооных шиг шууд ингэж хувийн дугаар өгдөггүй байсан. Тэгээд тэр давгаа авраг тэр тэмцээн дээр жоохон хувийн мэрчээ. Юу эсэх хэвтэй байлсан гэстэй. Тий $1000 эхний 3 тамирчинд өгсөн. Төрөөсөн тамирчинд $500, хоёрт орсонд нь $300, гуравт орсонд нь $200 гэдэг $1000 даг аврагд хойд бэлгэлжээл явсан. Яс аврагаа сайхан бэлэг авсан шүү. Миний сонирхож байгаа юм юу гэхээр одоо хамгийн одоо түрүүн эхний тэмцээндээ бол ингээл Эр зэргийн шагнал 4-4 байранд авч яасан гэдэг. Анхны түрүү хүнд бас их тод байдаг шүү дээ. Анхны түрүү хэдэн онд яаж авч исэн энэ түүхээс ярил. 2006 оны 12 дугаар сарын 15-нд одоо манай олон шинжлэх мотоцикл олон шинжлэх мастер хамаа ивент гэж NTI гэдэг одоо мастер кросс гэдэг Монголын анхны автомастеруудын холбооны тэмцээн болсон. Автомастеруудын холбооны үүсгэн байгуулагч бол одоо олон шинжлэх мастер дархан жаргал бүрэн сүрэн баасан сүрэн гэдэг манай Ахмад Тамирчид маань шинэ холбоо байгуул анхны тэмцээнийг тэгэл хамаа маань ивент гэж хийгээд тэн дээр анхны төрөө авсан. Би чинь тэрнээс өмнө одоо үзэгч дундууд одоо Азгүй Батцаан гэж нэртэй байсан. Тэгээ зоонд төрүүлдэг. Пенал дээр нэг бол зогсдог, нэг бол 4-р байранд ордог. Ямар нэгэн юм нөлөөлөд. Нөлөөлдөг. Тэгээ ямар санда тийм бүр хүмүүс энэс азгүй хөөхд гэдэг нам бүр тэгж ярьдаг. Тэгээ анхныхаа төрөг бол яг Монголын автомастеруудын холбооны анхны тэмцээн дээр анх төрүүлж ирсэн. Миний тухайн үеийн машиныг гэхдээ манай Болдоотор ах одоо Данхмаа гэж манай автоспортын хооронд яар тэндээ дамдын дөрч ах маань миний моторыг боож тохируулж гисэн. Тэгээ одоо миний өрсөлдөгч одоо тэгээ домогт аврагын ах миний машины моторыг боож таран бүлрийг маань янзаж өгсөн. Тэгэл би анхныхаа төрөг авсан. Ихэнд нь хийсэн бэ? Дамдын дөрж. Дамдын дөрж. Аав нь болохоор дамдын хорлоо тийм ээ. Аяа хоч нь юу гэсэн бэ сая? Ер нь бол дуудлагын нэр нь бол Данхмаа гэж. Данхмаа. Тий. Дакил гэдэг. Сони сод нэртэй тий. Тий, ер нь бол манай автоспорт юм бол Даки гэдэг. Одоо нудрангол нэр Даки нудрангол гэдэг нэртэй шүү дээ ерөөсөө. Тий, Даки брэнд болсон шүү. Даки яндан, Даки Маку гэж ерөөсөө бүх юм нь одоо өөрийнх нь нэрээр ерөөсөө Даки нэртэй болцсон. Оо за. Ер нь бол яг тэрүүгээр бол яг дагнаж байгаа юм биш тий. Тэр олон хүмүүс одоо тэр азгүй гэдэг нэг тийм юм явагдаад шүү дээ. Тэгж тэр олон одоо зүйлийн дараа анхны авраг авна гэдэг бол бас их сэтгэл огшоосол зүйл болж байсан баг. Тэр төржсэн мэдрэмж ямар байсан юм? Оо ерөөсөө өгсөн залууг үлдсэн шүү дээ бүгдээрээ. Нулим сайн одгүй гэдэг. Тий, ерөөсөө бүгд би уулнаалынхаа бууж ирээд амар баярлжсэн. Гэхдээ би үйлээгүй л те. Тэгсэн л ерөөсөө өөдөөс ингээл хүн болгоо үйлээл үсээд хахаар өөр ихгүй л үйлт юм байлээ. Тэгэл ерөөсөө шагнал гардуулан одоо тэгэл баг 10 шахан минут ерөөсөө хүн болгон одоо яста нэрэ ирж тэрж үнсэж одоо тэгэл баяр хүргэж үнэхээр одоо яалч байхгүй шинэ аврагыг хүссэн мөрөөднө гэдэг тэн дээр яг л гарч ирсэн үнэхээр сайхан гоё зүйл болж ирсэн. Пианууд нь одоо тэр төрүүлэхийг тэгж их хүсэж ирсэн баг. Уг нь их сайхан явдалтай төрүүлчмээр харагдаад байдаг. Тэгээ жоо хаз дутаад байдаг. Тэгэл төрүүлэхээр баярлахаас шах. Одоо иймэрхүү юм чи нөгөө бөхтөр хүртэл гардаг шүү дээ, тий. Нэг хэсэг чи нөгөө Батэрдэн авраг байнгалаа төрүүлээд байдаг багтла өөр шинэ авраг гарч ирээсэ гэдэл бүгд л одоо хүсдэг. Яг тэрнтэй адилхан. Тэгээд
давгаа аврахтаа та тэр үед уулзсан баг те. Миний 68 гэдэг дугаарыг авсан тухай ч юм уу таярын хооронд яриа хэр урт яриа өрнөөгүй юу эсвэл сайхан тэрвэрлдээ ч юм уу ир улсууд гар бариад өнгөрсөн үү яг ямар яриа өрнөсөн бэ? Бид хоёр чинь яг тухайн үед тэгэл давгаа авраг маань баяр хүргээл за өстой би нөгөө 68 дугаарт оролдог нэг жижиг залуу байдаг гэсэн чамааг л харлаа. Чи сайн оролтд юм байна гээл тэгэл тухайн үед гоё ярилцал өнгөрсөн. Одоо ер нь энэ тэнд хаяа нэг таарахлаар хамт явж байгаа хүмүүст айгүйх ярьдэн штэ. Одоо таарал өө сайн мэн авраг гэдэг. Өө би нөгөө 68 дугаарт оролдог нөгөө гом дэрчтэй гэл ингээл хажуудын хүмүүст айгүй танилцуулж өөрөө одоо юу баг надаар бахархаад ч байгаа юм уу гэмээр те. Бид хоёр чинь 68 штай гэл ингээл ярихлаар би тэн дээр айгүйх баярлалтай давгаа аврахтаа хааш таарсан айгүй тэгж ярьдаг. Дэлгүүр таарсан зүртлэгээл яриа сууж яадаг. Хажуудын хүмүүстэй шууд танилцуулдаг намайг. Одоо жаргалан түрүүнүүд нь хэд хэдэн дөрөвтэй гэж байгаа лээ? Улсын аваргын 6 юм байлээ. Мастер кроссын 28 тийм ээ. Зөв тийм цуврал тэмцээний 28. Тэр юу бааха ч юм уу холын зай энэ тэр бүгд орж байгаа шүү дээ. Ороод тийм ээ. Би юу асуух гээд нэхэр энэ олон дөрөв байна. Ер нь уран бүтээлчд дуучид бол одоо нэг дундаа илүү хайртай байдаг ч гэдэг юм уу гэж ярьдаг шүү дээ, тэ. Би тэр дуугаал хамгийн одоо хэцүү зовж одоо гаргасан даа ч гэдэг юм уу гэж ярьдаг. Тэр энэ олон төрөвний мэдээж эхний дөрөв гэдэг бол сая ингэж ярьж байгаа бас л анхны юм гэдэг бол анхны гайхалтай мэдрэмжүүд байдаг. Тэгвэл хамгийн бүр их хүнд байсан төрүүч гэдэг юм уу? Хамгийн одоо сэтгэлд үлдсэн төрүүч гэдэг юм. Хамгийн одоо дуртай төрүүч нь аль төрөний бол энэ олон төрөний. Би нэг хоёр төрөнд их баярлаж явдээ. Нэг төрөө маань болохоор одоо Бачандаг мастер кросс тэмцээн дээр маш их ядарсан тэмцээнээс нь одоо 3 хоногийн өмнө нойргоо машинаа бэлдэж жагаад машинаа тэмцээний өмнө бэлтгэл хийж жагаад эвдээд мотор цутараа эвдлээ. Тэндээ бил юм хийсээр хагаад одоо 2-3 шинэ одоо баг нойргоо явж жагаад морин даванд болдоотартай уралдаад сүүлийн тойргон дээр одоо болдоотор гүйцэж чадахгүй явж байхдаа би кабин дээр орилж ирсэн. Болдоотраа чийж гисэн ядарч байгаа штэ гэл. Би бол өөрөө бүр өрүүлээд байхгүй ядарч ирсэн л та бүр хамаа хөөс бас утгаад бүр яайдаа гэл явж ирсэн. Тэгэл болдоотраа чийж ядарч байгаа штэ гэл би кабинд орилсоор байгаа л болдоотрыг гүйцэж төрүүлсэн. Тэгээд мэдээж би хүнд ядарснаа мэдэгдүүлэхгүй тул биелэгээ тарихгүй штэ. Тэгэл орж ирчээд болдоотор харж ирсэн болдоотор ингээд бид нар шиг нэг уралдааны юм 5 уралдааны бэлэн хүмүүстэй болдоотор ингээд хурууга нэг нэгээр ингэж сугалж ирсэн. Тэгэхээр тэр хүн ядарсны шинж байхгүй юу? Хэрэв ядраагүй хүн бол ингээд 4 уруугийн базаа шууд татдаг байхгүй юу? Тэгэхээр болдоотор барайнд орж ирээд нэг нэгээр нь бэлийг хурууга сугалж байхад би нэрэл ядарсан юм байна даа л гэж бодож ирсэн. Хамгийн хүнд төрүү гэвэл 2011 онд би Жигшиг ариун компани тамирчин болоод Гişг авахтай хоёр маань анхныхаа тэмцээний Гişг ариун компани хийгээд анхны төрөг авах гэж хахад одоо тухайд одоо Гişг ах айгүй одоо юу гэх юм те за гомбо чи аврах штэ. За энэ тэмцээнд чийл дөрүүлэх ёстой. Гэлэрээс айгүй ингээд юм захиас хилээд байсан. Тэгээд гараанд яг гарах гэж байгаа хүртэл за миний төрүүлэн шүү гээл итгэл өгөө. Тийм бүр ингээд хаал гонгоолгоо яг гараанд гарах гэж хахад дахиад орж ирэхэд надад тэр хамгийн хэцүү байсан. Машин эвдэрчих үедээ яана би алдаа гаргачих үедээ гээл дарамт өсчихсэн. Хасар их дарамттай би уралцсан. Тэгэл гараан дээрээс төрүүлээд гарч чадсан. Тэгээд явсаар агаал араас одоо манай ганаах маань гараал тэрний араас одоо миний шав анхны шав даштаваа гараад дөрвөр болдоотор гараал. Дөнгөд би ч бас бодож байгаа шүү дээ. Болдоотор дөрөв гараад ирэхэр чинь бас даашка ганаах хоёрыг гүйцээд орж ирж итэл би бас нэг хэсэг амьсгаа авна ч юм уу салдсан шүү дээ бас. Тэгэл ерөөсөө учир зүггүй зухацсан. Тэн дээр бол ерөөс ухаан жалуугүй зухацсан. Одоо нэлээд машин тойрогдсон тэн дээр. Ягаад гэвэл болдоотроос зухтаж ах хоёроос ах хоёроос миний ард тулаа хөөгөөд байсан. Тэгэл ерөөс явсаар агаал 90 тугаа үзээд би нэг ихгүй амьсгаа авч ичил. За ингээс нэг төрөө авдаг. Би тэгэхэд ер нь бол урд нь нэлээд олон төрөө авсан байхдаа хизээш тэгэж юу гэдэг ингээд нэг тийм хүнд байдлаас мултарж байгаа юм шиг тийм мэдрэмж авж байгаагүй юм. Тэн дээр л айгүй их бүр ингээд нэг тийм кайфтай байсан. Бас тэр хүний итгэлийг алдахгүй юмсан. Бас тэр одоо итгэсэн итгэлд нь бас хүрээд баярлуулчих юмсан гэсэн бас олон зүйл бас байсан баг л та тий. Харин тийм тэгэл тухай тэгэл манай Гişг ах маань өөрөө одоо мэдээж өөрийнхөө тамирчин төрүүлсэн дээр одоо маш их баярлж яасан. Тэгэл би тэн дээр л ер нь л тэр төрөө авцсан даа их баярлдээ штэ. Хэрвээ хоёрт орцсон бол ер нь Гişг ах юм жоохон гомдгол байсан баг гэж боддөө.
Тэр тэгээд би бас дахиад амар шуналтай асуучихъя. Намайг хүмүүс мөнгө асууад байна гэж бодох уу? Ер нь энэ мастер классыг таад оролддог штэ. Тэгээ оролдонд бай шагнал нь ямар байдгийг миний сонсохоор бол зүгээр нэг амортизатор бол $1000 амортизатор тавьсан байх жишээний харахад 60-аас яваад идэг. Одоо гүйцэтгэл 60-аас байгаа гэхээс тавьсан юм тэр үн хөлс одоо хийж байгаа бензин хүртэл онгоцны бензин хийж байгаа шиг тий хаяа. Та ичвэл айгуул торддог штэ. Зөндөө зардал гаргадаг. Тэгээд бай шагнал нь ямар байдгийг би бүр голчилж асуул авж исэн хамгийн янзын бай шагнал тэгээ хамгийн бас янзгүй бай шагнал энэ төр юу байв. Тий. Гэхдээ би таныг авч исэн гэхгүй ер нь ингээл харж байгаад энэ удаагийн тим байсан, тэр удаагийнх юм байсан гэд ер нь бүх та одоо мастер курсыг бол уралдаагүй үдээ ч гэсэн үздэг л байсан шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр талаар та яриач. Ерөнхийдөө ямар бай шагнал байдیں۔ Хамгийн их нь ямар байсан, хамгийн бага нь ямар байсан. Тухайд 2006 оноос хойш шагналын сан ерөнхийдөө шагналын нийт сан шүү дээ. 3 сая төгрөг байсан. Тэгэл 3 сая төгрөгийг ихний 5 байрт хувааж өгдөг. Төрөөсөнд амирч 1 сая төгрөг л авдаг байсан. Тэгээ 2011 оноос гişиг гарин компани анхны тэмцээнд хэлэхэд нийт шагналын сан 8 сая болгож ирсэн. Өсгөж ирсэн. Тэгээд хамгийн гол шагналыг бол одоо тэр л юм да. Гişиг гарин одоо гişгийнхэн маань дахиж ирсэн. За гомбо. За би 50% гэж хэлэхгүй. Гэхдээ 3 сая 500 шууд нэгдүгээр барин 50. Яг тэгвэл тухайн спонсор компаниуд ерөнхийдөө шагналаа яаж хөвлөх холбооныхоо шууд ярьдаг. 1 2 3 4 тодгоор баринд ингээ шагналаа аваач гээл одоо тухайн спонсор компани мөнгөийг шууд жигд тарааж өгдөг. Яаж тараах вэ гэдэг. Гişгийнх тухайд 3 сая 500 мянгаар нэгдүгээр барь юм би заавал тэгж өгмөр байна. Энийг чи төрүүлж авах гээл. Тэгээ дээрээс нь чи төрүүлчихвэл би чам дахиад сая төгрөг өгнө гээл. Бонустай. Бонустай Тийм бэ. Миний хамгийн автоспортоос авсан хамгийн өндөр шагнал бол анхны гişиг арины мастер класс 4 сая 500 мянгаар шууд авчихсан. За ер нь бол шагналыг бол би ер нь хайхтар голж үзээгүй. Голж болохгүй л дээ. Тий. Гэхдээ ер нь бол 19 он хүртэл 10 он хүртэл юм байна да. Манай тамирчид чинь ингээд 1 2 3 дугаар байрын тамирчид одоо Чингис шараарыг орж тухай уралцсан тамирчид одоо нөгөө бус тамирчдаа дайлдаг байлаа шүү дээ. Юу нөгөө авсан шагналынхаа мөнгөөр Шагналынхаа мөнгөөр. Тэгэл би нэг удаа нөгөө болдотор маань төрүүлсэн байж байгаад амжаагүй тухайн үед орой Чингис шарагт ирээгүй байхгүй би 2 дугаар байранд орсон байсан. Тэгээ би тэн дээр 2 дугаар байрын шагналаар бүх тамирчдыг дайлжсэн. Гэртээ нэг за яаж нэг ёндоо авч үлдээдэг нь 20,000 төгрөг авч орсон. Тэгээ 20,000 төгрөг та нарт тооцоогоо би байгаа мөнгөө ингээ өглөө шүү. 700 цаас өглөө. Тэгээ одоо 680 өгөө би 20,000 гэртээ авч орё гээд 680 өгөө тэр чад аргагүй 20 гаруй тамирчин нөгөө ПМ уугаал хоолунд идээд ингээр чинь маш их зардал гарна. Тэгээ яг тэр тэмцээн дээр бас айгүй их хүн ирсэн юм аа. Яг тэр оройны дайлхан дээр. Тэгээ оройны дайлхан дээр. Тэгээ тэн дээр чинь баг 20 30 ахын хүн цуглдсан ба. Тэр чинь ерөөсөө тамирчин, механик одоо тухайн тэмцээн хийсэн спонсор компани тэр захирал найз нөхөд хэн ч хамаагүй ирнэ нээлттэй. Өө хязгааргүй ерөөсөө. Тэгэл эхний 3 тамирчин төрүүлсэн тамирчин 50%, 2-т орсон тамирчин 30%, 3-т орсон тамирчин 20% ингэж төлдөг. Тэрнээс илүү гарсан мөнгөний бас хүмүүс өөрсдөө төлнө л дөө. Одоо юу гэдэг за нэг 800 мөнгө гарлаа гэхэд чинь төрүүлсэн тамирчин 400 мянга өгнө шүү дээ. Сая төгрөгнөөсөө. Тэгж бүр явдаг байсан. Үгүй тийм зуршил болцсон. Тэгээ одоо машина нөгөө түрүүний хилдгээр айхтар өндрөөр бэлдэн. Тэгээ бэлдэж төрүүлнэ. Төрүүлээд айлна. Тэгээ ер нь та хэд хобби байна те. Тийш автоспорт өөрөө асар их хөрөнгө мөнгө зарна. Ялангуяа наачиг тээврийн жолооч хүнд бол үнэхээр би бол их юмаа зориулж ийж энэ 28 төгрөг авсан. Асар их золиос гаргасан. Тэгээ би бол ер нь автоспортын тамирчтай хэлтэй залуучуудад та нар авраг болъё. За ядаж аргийн 5 дор. Та нар золиос хэрэгтэй. Ажлаа орхи, бэлтгэл хий, машина бэлд, өөрийгөө бэлд. Түүнээс бол би бол одоо болдотор гэдэг хүний бичлэгийг тухайд би шинэ хүн ингээд бичлэг авах гэж чинь одоо нодод телевиз, UBS телевиз дээр Батүлгийн бичлэгүүд байдаг байсан. Тэгээ навд төрөхгүй шүү дээ. Тэгээ Батүлгийн одоо нарийн бичиг байсан 5 ахыг гуйж би одоо тэмцээний бичлэгүүд гуйж авдаг байсан. Тэгээ тэрийг ингээд өдөр шөнөгүй гэртээ үздэг DVD-гээр. Тэгжиж би тэр тэмцээнд орсон болохоос биш зүгээр л ингээд шууд ороод ингээд аврагуудтай өрсөлд хэмжээний тийм шилэг тамирчин болчихоогүй шүү дээ. Асар их бэлтгэл хийсэн, асар их бичлэг үзсэн. Тэгжиж би өөрөө ер нь бол энэ авраг гэдэг энэ цолыг авч эхэлсэн. Хол харж хол явна. Автхим компани. Нэрээ тийм баг шүү. Тэгээ бас одоо хүмүүсүүд ингээл явж байгаа л тэгээд
давхаал тэгэл ах нь машин өгсөн чинь унаал тэгэл тэнийг юм шиг давхаал гэж тэгэл төрүүлээд исэн гэж бодоод шүү дээ. Зүгээр яриагаа цааш нь таны жоохон хувийн амьдрал руу гэр бүл рүү хандуулъя. Яагаад тэгэхээр та сүүлийн хэдэн жил уралдаагүй цаг хугацаагаа гэр бүлдээ зарцуулсан гэж өмнө нэг ярьцлагатаа дурдчихсэн те. Тэгэхээр та хэд хүүхэдтэй вэ? Эхнэр нууц биш бол хэлж болохоор бол хаана жилдэг ямар хүн байдгүй. Одоо хүүхдүүдээс чинь одоо та бол удам таньсан тээвэрчин болох гэдэг. Хүүхдүүд ч бол 3 дахь үеийн тээвэрчин ч гэдэг юм уу. Үнэхээр автомашин сонирхож байгаа хүүхдүүд байна уу? Эрэгтэй эмэгтэй. Нууц бичлээрээч. Бас манай нөгөө автомастер сонирхдаг таны фэнүүд сонирхолтой л байна. За миний эхнэр бол Ганбаатарын Сэлэнг гээд сайхан мөсг байгаа. Гоо сайхан ч хуурай идэг. Тэгээд ястаа миний арын албыг л дааж явдаг хүн дээ. Заримдаа ч одоо тоглоомчломоор ярьдэн шүү дээ. Би одоо хөргөн юм шиг л байдаг гээд. Тэг нэг бол хөдөө тээвэрт яваад алга болчихно. Тэгээд тээврээс ирэнгүүтээ уралдааны машин ялж чинь гихтээ онохгүй. Өөрөөс ингэж гэрийн бараа маш бага гардаг байсан. Би ч одоо миний анхны хүүхэд банд одоо 18 настай. Гомдэрж ямар санаа гэнэ сайхан залуу байгаа. Тэгэхээр ер нь машин барих жоохон хобби тийм шиг байлээ. Яг бол нарийн сайн бол мэдгүй байлээ гэх. Тий. Ягаад тэгэхээр бас над чиг тийм жолоочлохыг бас тийм мөрөгдөлтэй биш. Би бол одоо ингээд аавыгаа дагаал ингээд тээврийн тгийн бариа явдаг. Би хүүгээ дагуулад 2 удаа тээвэрт явсан. Тэгсэн над хэлээгээр нь ээждээ ярьсан юм байлээ. Би хоошоогоо шарын гот тавхил эренгүүтээ шууд 3 тэс сум руу ачаатай тавхил эргэл ороод ирсэн. 8 өдөр явж ирсэн. Нийт ер нь бол 2 тэшээгээ яваад тэгсэн. Ээж ядарч ийна гэсэн. Би бол ерөөсөө ядарх юм мэддэг байсан. Тэгэхээр яг манай хүү яг машин барих, эрэгтэй хүмүүс бол машин барих сонирхолтой угаасаа. Гэхдээ наад чиг тээврийн жил болох сонирхол ер нь бол байхгүй гэж боддог. Тэгвэл уралдаан руу орох сонирхол байдаг. Уралдаа ер нь хэр үздэг юм? Уралдаан нэг ер нь бол тэмцээн дээр байнга явна л да. Дагаал явдیں۔ Тэгээ би харин бас юугүй хүүхдээ бас нэг айхтар автоспорт руу их гүнзгий оруулчих гэж боддتي. Тэг хитрхи багаас нь оруулчих хэцүү ч дээ. Хүүгийнхаа машиныг бэлжих гэж би өөрөө зовно шүү дээ. Бүх зовлонгийн өөрөө бас туулаад мэдрээд гадарсан учраас. Тэгэхээр нөгөө миний санаа юу гэхээр заавал тээврийн жолооч гэхээсээ илүү авттай холбоотой чиглэлийн юм болох юм болов уу? Тий. Нэг хүү. Үгүй би ч 2 охинтой. Миний нэг охин маань 9 дугаар анги, бага охин маань одоо 3 дугаар анги. Охтуудаас арай уралдах юм шүү дээ. Бас манайхнаас уралддаг Батундрал энтергээл бас 3 4 чимхтэй маструуд байдаг тийм ээ. Тэгэхээр бас тийм баг их газар биш те. Охтуудаас уралдах шин чанартай. Манай охтууд гайгүй тэмцээн очиж үзэн. Тэгтээ яг тэгэж нэг айхтар яахгүй. Тэгэл манай бага охин айгүй ярьтай. Төрүүлэхгүй ороод ирэхлээр уурлаад байт. Та яагаад төрүүлэхгүй юм гээл. Та төрүүлэх л ястаа шүү. Таныг авраг гэдэг байсан хүмүүс гээл. Тэн дээр авраг учраас төрүүлэх ёстой гэдэг нэг ойлголт байгаа юм л да тий. Надаа яг ингэ сонсож байхад бол бас нэг тийм кино шиг мэдрэмж төрөөд байна л да. Кинон дээр ингээ харж байхад саяхан би бас тэр нэг энэ уралдааны машинтай холбоотой юм кино үзчихсэн. Тэнд бол ингээл нэг машин засахаас ахуулаад уралдааны замаа судлах, машинаа өөрөө унж бэлдэх гэдэг өөр олон л ингээл юм. Яг энэ шиг ингээ сайн ингээл ярьж байхад бол яг тийм кино шиг амьдрал хөөрж байна л да. Машин одоо энэ уралдаанд тэгээ кинон дээр бол яг тэгдэж шүү дээ. Янз бүрийн аваар бас гардаг, бэртэл гэмтэл авдаг ч гэх юм уу. Ийм юмнууд тохиолдож ирсэн үү? Надад бол нэг би бол яг зөндөө онголцоо ер нь бол. Тэгтээ тийм айхтар хүнд бэртэл бол ер нь бол авж байгаагүй. Тэгтээ миний хамгийн хүчтэй уналт гэвэл одоо би нэг жалга мөргөөд жалга шат одоо маш гүнзгий хуйлтай зам мөргөөд нэг 25 хол алхам газар агаар дээр нэг 2 эргээл онголт газардж ирсэн. Тэн дээр л ер нь бол нилээ машин нилээ эвдэрж ирсэн. Тэгтээ яг тухайн тэмцээндээ тэр мастер аралын тэмцээн болж ирсэн 11 онд. Тэгээ тухайн тэмцээндээ яг болдотор аварга маань одоо би тэр их сонин түгэлтэй найзыгаа дэмжиж дараа нь одоо торгуул өгсөн. Нэг тийм сонин түг байдэ. Яг гэвэл сүүлийн өдрөө ерөөсө 70 км уралдаан дээр болдоторын урд тэнхлэн хугараа онцсон. Тэгэхээр би ерөөсөө 2-оос араас нь гарсан тэрэг хэмжээ. Араас нь гараад би хоёрт болдотор нэгт бид хоёрын хоорондын за 30 минут байхгүй юу? Ерөөсөө 70 км-д 30 минут хүн алдахгүй шүү дээ хугацаа. Тэгээд араас нь ороод ирсэн чи болдотор тэнхлэн угараа зогсцсон. Өгч ардаш нохоо явчих гээд. Тэгээд жарисны ард одоо нохоо нэг юм төмөр байдэн шүү дээ. Одоо нэг төмөр байт юм да. Одоо УАЗ 460 гэдэг машин. Гүпрний орон. Тий, арын гүпрний орон. Тэн дээр нь шууд уртлын араа маран тохоол. Тэгэл тороосоор хүлээл
би чирээлд нэг 30 км газар чирээд би дахиж зүгээр барайнд оролцсон байхгүй юу. Тэгэл барайнд оролцсон чинь нөгөө арын тамирчид бас нэг жоохон хил ам хийгээд тэг ингээд шууд барайнд ингэж энэ хүнийг ингэж оруулж болохгүй нэ тэрэгээд тэгээ эргээд бас дөрөв мөр юм яригадаад ингэсэн чинь яг хуу уралдаж явах тамирч нэг нь тусалж болдог. А тэгвэл яг 90 туг буюу барайнд орохдоо тухайн машин өөрөөр орох хэрэгтэй юм байна. Одоо хөдөлгөөр асаалтаа бол одоо болоотер машин урд хойгоор хаагураа чамаагүй зүтгэл барайнд орч. Би барайны наан юусе метрийн наан зогсоол болоотерыг орхиод болоотер өөр орцсон бол тэр хүн төрүүлэх байсан юм билээ. А би бол ерөөсө би тэр аль аль нь бийж мэдэхгүй болоотерч мэдэхгүй зүгээр тэр чигтэн дахиад ороод хоёлоо ороод тэгэл бөөн баяр болж исэн чинь болоотер маань 3 цагийн торгуул аваад тийш 2 цагийн торгуул аваад тэгээ 2 дугаар барайнд орцсон. Би тэр ерөөс 1-2-ыг тасарцсан. Арын 3 машин бол айгүй хол байсан байхгүй. Тэгээд торгуулаад хоёртоо л орчих юм шүү. Тийм болоотер бол торгуулаа хоёртоо оронгууд би яг хоёрт явсан машин чинь урагшлаад 1-4 барайнд орцсон. Тэгж мастер араал эднийг тийм төрүүлсэн. Тэгээ тэр одоо бас хэцүү төрүүлдэ. Тий, яг бодоход бол найстаа туслаад байгаа юм шиг нэг бодлын одоо бас нэг заллаад байгаа юм шиг болчихгоо дээ шүү дээ, тий. Би одоо тухайд хаяад явцсан бол одоо бас онцгүй шүү дээ, тий. Тэр олон жил хамт урд хойноо орж өрсөлдөж өгд мөн найзаагаа өгшөө ардаа чинь 50% явчих гэхээр би одоо үгүй гэлтэй нь шүү дээ. Тэгэл би аваад явцсан. Би үгүй гэж хэлээгүй. Болоотер бол баярлсан сөхөчр хоёр маань. Тэгсэн дараа нь ингээд торгуулсан. Тэгээ би тэн дээр л одоо нэг жоохон тэгвэл би хоёр найзаасаа нэг манай хоёр найз их амар их баярлсан. Дараа нь айгүй их. Гэтэ надад биш л дээ шүүгчнэрт гомцсон. Тэгээд хэрвээ та яг барайны өмнө тэр нөгөө 90 тугны өмнө 1 метрийн зай тавьчаад тэр хоёр өөрсдөө хөдлөөд орох боломж байсан юм. Хангалттай. Хуурсан ч гэсэн хөдлөх л байсан. Тэр хоёр чинь угаасаа яваад исэн бохгүй юу? Яваад байсан нэг. Тэгээ зүтгээд ингээл нэг 5-10 км/цаг уртаа давхиад байсан бохгүй. Тэгэл орчихсон юм шүү дээ. Тэгээ ерөөс тэгэл орчих байсан. Тэг яг энэ шиг түүх байна л да. Тэр нэг кинонд гарч ирсэн. Энэ бол яг бодит Ford-ийн анхны тэр уралдааны түрүүн дээр Ferrari-тай уралдаад өрсөлдөөд тэгээд Ferrari-гийн машин уралдааныхаа дунд эвдрээд тэгээд тэр Ford-ийн одоо 3 машин 1 2 3 дахь байранд орохоор болж байгаа. Яг одоо замын хадварш. Тэгсэн чинь тэр Ford-ийн нэг захирал нь болохоор одоо хамгийн түрүүнд явж байсан тэр тамирчныг хүлээж 12 тамирчнаа хүлээ. Тэгээд манай Ford-ийн 3 машин зэрэг барайнд орох ёстой. Ингүүл одоо нэр хүндэснөө гэдэг юугаар хилээд тэр 3 тэгж орсон чинь нөгөө төрүүлж явсан тамирчин төрүүлж гуруулаа ингэ зэрэгсэж явахдаа төрүүлж явсан тамирчин урталт нь орж байгаа юм л да. Тэгтээ хойш байр нь хойшлцсан. Яг тэгэхээр араас нь ирсэн машинууд хойноос нь гарсан гараа хойноос гарсан учраас байр зэрэгсэж явахаар урагшилчихж байгаа байхгүй. Тэгээд тэр тамирчны нөгөө түүхэнд болохоор тамирчны Ford-ийн хувьд болохоор 3 тамирчин орчиж байгаа 3 машин. Тэгтээ тамирчны хувьд болохоор төрүүлээгүй гэдэг ч юм. Тэг яг одоо энэ саяны энэ түүх бол бас тэрнтэй их ойролцоод бууж юм л да. Тэгэхээр одоо таны тээврийн салбартай ажиллаж байгаа шүү дээ. Тээврийн жолооч хийж байна. Танай салбар их том салбар байна. Монголын ачаа тээврийн бас баггүй хувь нь одоо энэ газраар автомашинаар тээвэрлэгдэж байгаа. За шатхуун түвшнээс ахуулаад л нүүрсийг ч гэсэн бид нар зөөж чинь. Тэгэхээр тээврийн салбарын хөгжлийн талаар тээврийн салбар цаашдаа яаж хөгжих вэ? Одоо ер нь ямар шатанд явж байна? Хоёулаа дээр нэг ярьж хахад хятад жишээ нь бүх юм захимжцсан байдаг гэл та нэг өөрийнхөө туршлаас надад юу юм ярьчихсан. Тэр талаараа та бидэнтэй болцооч. Тээврийн салбар бол яг хоо ер нь бол мэдээж ер нь бол цаг үеэ дагаад хөгжиж байгаа машин дэргэний хувьд машин дэргэний хувьд маш дэвшилттэй болохоос биш ер нь бол тээврийн хөс буюу цалингийн хувьд маш бага болсон. Ягаад тэгэхээр маш олон хүн машин авсан мэдээж одоо бэлэн мөнгөөр зэйлэр мэйлэр яна хүмүүс авсан л байгаа л да. Тэгээд ерөөсөө нэг нэгнээс манай монголчуудын нэг л дутагдал би тэрийг айгүй хүлээн зөвшөөрөх дургүй байт. Нэгнийхээ хань шиг айгүй унгааж ордог. Одоо миний ярьсан одоо би ингээд нэг за 3 сая төгрөг гэх нэг тээвэр рүү ороод ирвэл нэг нөхөр орж ир 2 сая 800 дараагийн нөхөр орж ир бүр 2 сая төгрөг болгоод аваа явчихдаг. Тэгээ ер нь бол тэгээ эргээд та нар яга ингээ хань шонгаагаад байт юм бэ? Бид бүгд нэг ханьштай байя. Тийм ээ. Хэн мэдээж тэрийг чадaltaй чансаатай нь аваад явъя. Бид нэр хэмжээгээр ачмаар орон нутгийн тээврэж манайхан ч одоо 60 70 тонн ачаал одоо энэ нэмхэн зам дээр яваад байгаа шүү дээ. Бид нэр би бол ер нь бол миний машин ялгаагүй 60 тонн даа. Тэгсэн хэрнээ би бол ерөнхийдөө 40-с дээш тонн ачаачих жоон дурггүй. Ягаад гэвэл
машин маш их илэгдэл хорогдол үүсдэг. Энийг тээврийн салбарт явж исэн, ажиллаж байсан одоо тэр механик, инженер ч юм уу тийм хүмүүс мэдэх болохоос биш. Яг одоо энэ зүгээр нэг машин худалдаж аваад орж байгаа энэ хүмүүс машин эргэл хорогд гэдэг юмыг мэдэхгүй. 1 км-т хэдэн дүр хорогдож яваа гэдэг мэддэггүй шүү дээ. Одоо тэрийг мэддэг ер нь бааз байгууллага ер нь маш ховор л байгаа. Тэгэнгүүтлээ хаамаагүй үнийн дуулгаад эргээд нөгөө тэр ачаага илэгдэл хорогдлоос үүссэн тэр одоо засвар энтрийнхээ ачааг бол дийлэхгүй байна шүү дээ. Одоо ачаа дийлээд байгаа юм нэ. Тийм шүү дээ. Тэгээд гисэг бүлэг хүмүүсийн дараа тэр хүний одоо хямдхан явж байгаа хүмүүс чинь эргээд машиндаа сэлвэг сервис хийж чадахгүй шүү дээ. Явсараагаа дуусна. Тэгэл зайлуул одоо яа тэр машиныхаа мөнгө хийгээд дуусна, машин живдрээ дуусна. Тэгвэл яг ингээд нэг тээврээр яг үнэхээр дагнацсан мэрэгжлийн юм жолооч нарыг тийм зүгээр одоо юу гэдэг энгийн хүмүүс маш их орж ирээд айгүй их тээвэрт айгүй хор уршиг үүсгээд байгаа. Би үл айгүй тэгж боддتي. Тийм учраас би нөгөө чамтай ярьжсэн шүү дээ. Тээврийн хөлс цахин болгомоор байна. Цахин болгоод тэгвэл айгүй гоё нээлттэй. Одоо ингээд энэ компаниуд бүгд холбоотойгоо манайх ийм тээвэрэхэд ийм тээвэрлээ 1 тонн гэвч тэдэн дөрөг тэдэн тонтой тэгж явах юм байна. Таны ажиг ингэж үргэж өгье гээл. Тэрийг бид нар тэр өөр бус өрсөлдөгч компаниуд гэхдээ нэгнийхээ ханшиг унгаахгүй. Гэхдээ бид нар нэг компанид даваа өгөхгүйгээр адилхан л хувааж идэв л та. Энэ олон жолооч нь дээр үед 30 хэдэн машинаар Монгол улсыг хөгжүүлсэн шүү дээ. Тэгтэл одоо 50-60 тонн ачаал яваад байна. Тэр социализм үеийн 30 хэдэг энэ хөгжил үүсэхгүй л шүү дээ. тэгээд Нэг талаасаа нөгөө тээврийн зохион байгуул байхгүй хувь хувиар хийж байгаагийн нэг гор. Хоёрт энийг бас нөгөө бүх хүнд ямар гомдорж яриад таниулах гад тэднэртэй зарга мэтгэлгээгээд явуултай юм биш. Тэгтэл ер нь Монголын нөхцөлд хамгийн их биднэрт хүртэл мэдгэж байгаа юм амжиргаа цагаанууд маань ямар болцсон ирдэг үлээдэг хөрх юм. Зөвхөн нөгөө задуулсан муур гэдэг шиг. улаан саа. Тэгээд хамаг доос өгн гойчдсон. Тэгээд тэр яаж ийм вөхөр манайх ерөөсөн ямар ч машиныг дандаа даацын хэтрүүлдэг. Харин. Тэгээд даац хэтрүүлэх дөрөвний гомбог ярьдаг шиг маш их хор уршигтай. Нэгдүгээр тэр машин хугацаанаас өмнө эвдэрнэ. Хоёр байгаль орчинд ямар их хор хөнөөл үүсгэж ийн тэр нимгэн зам дээр одоо 40 тонны даацтай машин 70-80 тонны ачаад явхад замыг эвдэж ийн. Дээрээс нь тэр утаа униар нөгөө маслдаас нэтэр юм байгаль орчин бохирдуулж ийн. Тэгээд хамгийн сүүлд нөгөө нэг удаа их юм ачиж амархан мөнгө олох гэдэг юм шиг мөртлөө яг дүнгээрээ болохоор нөгөө машин хугацаанаас өмнө эвдрээд тэр хүний тэр бизнес алдагдaltaй дуусч байгаа байхгүй. Харахад энэ хугацаанд хожоод байгаа юм шиг хэлээ. Тий. Холоор асар дээр ер нь асаасаа хүмсэлтэй байж ер нь техникийн соёл тухайн техник хэдэн тоныг даацтай юм тэр нь л тааруулаад одоо манайх бол хуучин зээл 130 гэдэг машин 5 тонны л даацтай байсан шүү дээ. Тийм шүү дээ. 5 тонноос нь илүү ачдаг байсан шүү дээ. Тэгэл явдаг байсан. Одоо манайхан чинь нэг одоо 1.5 тонн, 1.2 тонн ачдаг бонгон дээр одоо 5 тонныг чимээ 3 тонныг ачдсан. Одоо Майти зэти энэ машинууд ч балж шүү дээ. нөгөө амжиргаар дээр ч уул нэг 400 500-ийн даацтай байхад 800 тонн моноор нь ачдаг. 300 дээл даахтай тэр нэг машин тэгэл. Тэгэл хугацаанаас өмнө эвдэрсэн. Тэр миний машин гүйлт баг та. Би их баг гамтаа ундагшгүй юм яриад одоо танаа нэг их засарх уу нөгөө тэр амар хүнд ачаад нөгөөдхөө баллаа хийцэн тэгэл тийм юм орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас ер нь автомашин тээвэр хийж байгаа улсууд автомашин эзэмшигчд энэ дээр бас анхаарах хэрэгтэй юм шиг байна. Одоо бид нэр шинэ нэг машин 70 тонн ачаад явах биш. Хоёр машин 35 тонноор ачаад явах нь тэр хүний илэгдэл хорогдол ядаж дугуй анхаарахгүй шүү дээ. Нэг дугуй гаргахад 650 мянга 700 мянга төгөл яваад байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө ганцаараа ийдсэн нөгөө гахаа таргалахгүй олоолыг зогтон таргална гэдэг бол ерөөсөө яг л тийм. Маш энийг жин тооно бидэнд зохимжтой одоо юу гэдэг манай анхны нэг автоврын одоо нөгөө нэг сонин юу гэдэг юм бэлээ шүү дээ. Нөгөө бүгчин 44 гэсэн нэг тийм одоо жин тооны хязгаар гэж байдаг шүү дээ. Тэр бол одоо юу гэдэг зөв манай Монгол шиг ийм тархаа боторхой аймагт бол бас арай зохимжгүй. Ягаад гэвэл эхнээсээ хитрхи хүн даацсан машинууд оруулаад ирсэн. Хил даваад ороод ирсэн. Анхнаасаа л энэ машин 20 тонноос дээш ачаа ачихгүй шүү гээд 25 тонноос ачаа ачихгүй гэсэн бол хүмүүс тэрэндээ тааруулсан машин авчирна. Тэгтэл ерөөс хязгааргүй.
Хэлгээл манай Монгол одоо энэ зам тэр хөгжлийн яамч гэдэг юм уу? Ерөөсөө төр маань өөр ямар зохицуулдаггүй. Зүгээр л машинуудыг оруулсан. Тэгэхээр мэдээж хүн би өнөөдөр ингээд 40 тонтой явъя гэж байж тэг нөхөр ирэнгүүт би урдаас норд бенз оруулаад ирээ. Нөгөө нүүрс чиргүүлтэй те. Би ерөөсөө 60 тонн 70 тоног аваа явчих. Би тэгвэл илүү мөнгө олох юм байна. Ингэж орж ирээд тэгснээрээ ерөөсөө одоо тээвэр хөлс ягаад хайгуу хонсон гэвэл хин нэгнээс илүү хүнд ачичэл тээврөө сунгаад байгаа. Би одоо нөгөө машин аач ивдэж гин яг өөрийнхөө энэ ажиллаж байгаа зах зээлээж ивдэж гин ер нь л асуудалтай л дээрээс нь тэгээд нөгөө аюулгүй байдал амь наснд аюултай байхгүй. Одоо жишээ нь 40 тонн ачих ёстой машин дээр 70 тонныг ачичаад тэгээд уруудаад үзэлтэй даваа руу нөгөө тоормсон дийлэхгүй. Одоо тэр Баян хонгорын наан юу гэдэг чинь нөгөө үлзий цэм нөгөө огцон муруу. Тий үлзий огцон муруу байна. Тэр нөгөө нарийн тэлийн нарийн тэлийн гацална. Нарийн тэлийн гацал байна шүү дээ. Тэнд чи айгүй их хослогдсон шүү дээ. Тэр чанаас ингээл нэлээд алсаас урууддаг нэгч тийм өндөр даваа биш л дээ. Алсаас ингээд тойрж урууддаг дуршлаг муутаж болооч байнга нөгөө тоормсон дээр гიშгэ явчихаар нөгөө хураасан хин дуусчихдаг байхгүй. Тэгээ хоёрт наглаад хална. Тий, наглаад хална. Тэгээд нөгөө даацсан өндөр хидрүүлээд очсон машин чи өөрийгөө зогсоож чадахгүй. Тэгэл тэр чинь дандаа аваад тий. Тэгэл тэр чи өөрөө өрөнд орж ийн. Айгүй бол амь насаас үүдэх. Тэгэхээр ер нь бол энэ дээр тэгэхээр нөгөө хятад түрүүн би асуустай хятад ч юм уу юу гэдгийг Оросд манай хоёр ойрхон хөрш байна. За тэгээ олон улсад ер нь ямар зохицуулт байдгийг танд туршлага судалсан юм байдгүй. Та ч бас яг энэ чиглэлээр зөндөө олон жил явцсан хүний хувьд л мэдчихлээ шүү дээ. Дээшнх айхтар судалгаа хийж үзээгүй. Гэхдээ ер нь бол Оросч ба Хятад за яг хөө бид нар хамгийн ойрхон Хятад тийм үү. За Оросч нь бол Европ болчихно. Машин тэрэгний хөгжил нь ч өөр болчихно. Тэгэхэд Хятад ялгаагүй одоо тэр тээврийн хөлс гэж юм байна. Би одоо Хятадаас нэг тариалар чиргүүл аваад энэ одоо Сүши хотоос нааш 90 хот руу ачуулах гэж хахад би ингээд 7-8 компаниар орж байгаа. Тээврийн хөлс асуугаад бүгд л нэг үн хэлнэ. 12,000 ён. 90 хот руу. Ерөөсөө нэгэнд 100 ёнч татахгүй. Тэгэл тэр 12 компаниас би өөрөө л машин тэргийг харж байгаа одоо тий чанар манар өнгө үзэмж одоо жолооч молооч нь харж байгаа ч юм уу ингээд сонгож байгаа болохоос биш. Өнөөдөр нэг нь орж ирээ хизээш нэг нь ирээд би 11 ёноор явъя 11,000-аар явъя гэж хэлэхгүй. Би тэн дээр би хятадыг тэн дээр маш хүнэлсэн. Манай хол хятад муу тий монголчуудаа хятад хүмүүс муу гэдэг үгүй юм бэлээ. Тэр хүмүүс чинь яг тэр тал дээр бол мундаг шодрог хүмүүс юм бэл. Яс өндөө монголчууд өөрсдөө айгүй муу хүмүүс аахгүй. За ер нь яг улсын бас нэг бодлого тий тэр тээврийн яам гэж нэг юм байна. Хэдийгээр одоо улсын автобус ч гэдэг хуучных шиг тийм байхгүй ч гэсэн бас л Монголын ард түмэн тээврээр амьдарч байна. За тэгээд энэ тээвэр чи өөрөө байгаль орчин зэрэг барьсан зам өшөө юу гэдэг энэ улсуудын цаашд одоо найдвартай хөгжил энтергээл энэ юм бодоход бол яалтчгүй энэ дээр бодлого тутаж байгаа юм байна л да. Тэгээ бидний энэ ярьж байгаа яриач гэсэн энэ бас нөгөө хууль боловсруулдаг бас ингэдэг улсуудад бас тодорхой хэмжээгээр хүрэх байх. Энэ дээр бас бодлого зохицуулалт хийвэл бас л хөндлөл ёстой сэдв байна тий. Тийм байна. Тэгээд ер нь тээвэр хийж байгаа тэгээд тээвэр хийгээд та нийт хэдэн аймгаар 21 аймгаар орцсон, бүх сумаар орцсон. за би бас яг тэрийг асуух гэж байна. Энэ хичнээн Монголынхоо хичнээн аймгаар яв. ерөөсөө бүх аймгаар орсон. Бүх аймгаар. Тий. Хамгийн сүүл Баян хэлгийн аймаг орсон. Одоо бол ер нь зам сая ингээл ярьж штэ тий нарийн дилийн даваа гал замыг бол бүгдийг нь бол мэднүүдэлсэн биш тий. Ер нь бол мэдээж төв сүрэн газрын замыг бол ер нь ихэнх нь мэдчихэж байна. Яг сум момроо явсан одоо ийш тийшээ уурхан зам бол эхний удаа бол одоо бас төрж бодсон шүү дээ. Тэгэл нутгийн хүмүүсээс тэг нөгөө Монгол Баян гэдэг шиг тэгэл авчийл тэгэл нэг айлаас асуугаал чигийг аваал тэгэл явсаар агаал очичтээ. Тэгээд нэг олсон бол нэг явчвал тэгээд дараа нь бол нөгөө замаар бол ахаал явчихна. Би ч одоо сая тэгэл Баянлаг сумын давхиж байгаа төөрөөл богдсон ороод богдоосоо Баянлагийн замыг асуугаал ингээл явчдээ штэ ер нь. Болдсон шүү дээ. Тэгээ болоо л хэдий. Би яг зүгээр сониуч асуулт гэх юм уу да. Одоо янз бүрийн юм уншиж хахт ч гэдэг юм уу. Тээврийн жолооч нарт тохиолддог янз бүрийн одоо юм байдаг гэл ярьдаг. За тэгээ даа ялангуяа одоо нөгөө нэг аим шиг юм ч гэдэг юм уу те замд тохиолддог одоо юм ч гэл ингээл ярьдаг штэ. Тэр яг бас л
энд одоо яг л тээврийн жолооч хийж байгаа энэ бүх зүйлийг ингээд үзээд өөрөө бас ингээд туулаад явж байгаа хүн байгаа учраас надад бол би бол асуумаар байгаа байхгүй. Ер нь тиймэрхүү юм байдаг юм уу? За яг надад тааралж исэн юм бол байхгүй. Тэгвэл ер нь сонь их болдсон шүү дээ. Ялангуяа ер нь говь тал руугаа. За нэг жишээ яриул. Тий. Одоо бид нэр Сүхбаатар аймаг руу явж байгаад бид нэр 4 тэрэг явж ирсэн. Сүхбаатар аймагт ачаа буулгах гээд. Тэгээ нэг бид нар шөнө Баян мөнх сумын хойно төөрчөөд. Тэгээ нэг гэрэл тэр урдаас дахиад ороод ирлээ. Тэгэл би нөгөөдөлдөө төрүүлээ. За би угтаад зам асуугатгыг дахивчээсэн тэр гэрэл дээрээс маш ойрхон ирж байгаа алга болсон. Жалга суддаг юм байгаагүй. Уул даваа байхгүй айгу тал газар юм чинь. Тэгээ гайхаад нөгөө гэрэл алга болчиход би зогсож ирсэн. Араас манай гур хүрээд ирлээ. Тэгээ нөгөө гэрэл ичээс манай арын 3 машин харсан байна. Зогон боо зам асуул гэж нөгөө гэрэл алга болсон. Тэгэл машинд ороод хоол идлээ. Хоол идэл энэ тентхийн нөгөө гэрэл мэрэл сүнсчдгэр яриад. Тэгээ сүлдээ нөгөө бүгд машинаас бууч чаддаг байгаад. Тэгээ би нэг хамаагүй айлгаад. Гэхдээ тэн дээр бол яг говьд бол нэг тиймэрхүү юм болоод идэв. Би гайхаад идэв. Нэг гэрэл айгүй тод гэрэл явж ирсэн бол алга болчихдээ. Говьд чинь бол нөгөө хангаас шиг уул даваа жалга судаг байхгүй шүү дээ. Холоос харагдаж шүү дээ. Тийм. Тэгээ бүр айгүй гоё ойртож ирнэ. Одоо тэр гэрэл бол ерөөсөө нэг 400-500 м-ийн зайд орж ирсэн байхгүй юу? Тэгэхээр би зүгээр гэрлээ амжуулаад одоо тэр чинь нөгөө жолооч нарын нэг дохио байхгүй тий. Одоо ингээд шүн гэрлээ амжуул бол зогсороо тий уул зэйл гэсэн дохио байхгүй. Тэгжээс нөгөө гэрэл алга болцсон. Тэгэл манай дараас ирээл жоохон бид нэр жоохон зарс хийжсэн тэн дээр. Тэгээ тэн дээр хонцсон л доо. Тий яшиг зүгээр бөөнд хончиг гээл тэгэл. Ер нь эвгүй газар юм байна. Боли гээл. Чөтгөрийн гэрэл гэж бас яриад байдаг шүү дээ. Ийм юм чинь тий. Тэгэхээр гадаа мэдээж урт замд хол замд явж байгаад ядраад мэдээж бас ядрах тохиолдолд бол нойр авах гад тодорхой хугацаанд унддаг гэдэг яа. Тэгээ ундж байгаа хээр бас хаамаагүй хээр газар ундахаар бас тиймэрхүү асуудал байдаг л гэдэг ярьдэж тий. Би ч унтахаар ястаа нам авдаг шүү дээ. Юм байсан ч хамаа. Өөс юус мэдрэхгүй. Манай найз давхиж орж ирээд миний машинаас одоо тэр чин дэх үед л те одоо кассет гэж байлаа шүү дээ. Одоо машин байгаад. Өөр би босч ирээд яриад надаас кассет юм аваа явцсан. Би маргааш л болсон хөгжим дотор кассет байдгүй. Тэгээд эргэж нөгөө хөдөө тухайж говьалтай юм явжсэн. Явж ирчээд эргэ нөгөө Төмөр Батар гэх найзтай болцоод. Өч миний кассет алга болчлаа гэсэн чинь. Чи сансрын наа унтж байгаа л над өгчөөл явах ч үлээ. Тэгэхээр би тэр шүн хүн тэр босоод яриад за сайн яваарай гэж явуулчаа. Тэгээд тэрийг мэдхгүй айгу нам унтдаг. Аам нам их загиндаг байсан. Сарэг үлээсэн. Тэгээ энэ машина хөлдөөндөө гээл. Тэгээд ганц хайжсэн юм бол хэрэг снор хөө байт. Хэрэг снор хөвөн дээр би өөрөөс аста нэг харцаатлаа хайжсэн. Нөгөө бензин дуусчаад чиргүүлийнхаа банкнаас нөгөө чиргүүлээ хайчилж агаад бензинээ татчихсан байхгүй юу? Тэгээд татчихсан чил шар шууж их муугад дуурдаг юм тийм билээ шүү дээ. Нөгөө гэж сонь дуураад явцсан чил бушгүй өдөр санаад ороод явчихсан. Хүн чи ерөөсөө айгүй юмыг амар хурдан тийм юмтай айгүй холдд юм билээ шүү дээ. Бушгүй өдөр санаад ороод нөгөө хар цагаан чөтгөр харагдал ерөөсөө. Чиргүүлхэн банкыг таглаагүй шаланка ерөөс сугуул шидээл машинд орж суугаад эргэж хараагүй давхиа шууд наран болоос юм ард очиж унтцсан. Тэгэл би ерөөс өглөөнд босоод тэгэл нөгөө жолооч нар маань араас ирээд үгүй чи яг хаалгуулж өгсөн чинь. Үгүй энэ чинь түрүүнс юм дугаараас бушгүй өглөө шиг юм болоод та. Шар шуул юм байлгүй дээ. Гэл хийжсэн. Гэхдээ хүн бол ер нь бол шин өрөө тийм хөвгтөө явдлаа жолооч нарт бол асар их тохиолдсон шүү дээ. Хөвгтөө явдлаас манаас нэг дээр үеийн тээврийн жолооч ах хөдөө явж байгаа. Тэгээд билээ ганцаараа явж байгаад шүнж гэрэл асаац явж байгаа шүү дээ. Тэ нэг олон зам ингээд тааралдсан нилээ салаа. Тэгээд ганцаараа явж байгаа нөгөө чи уйдаад унтах гад. Тэгээ яг хөгжмөө асуусан чинь энэ олон замыг чи алигээр нь явах вэ гэх нэг дуу байдаг ш тэ. Яг тэрний тэр хэсэг нь таарад тэгсэн чинь үснэ осол яцг гэсэн. Энэ юу хаанаас хэн дуграад байна. Тээврийн жолооч нарт бол ер нь яста ойнгоо. Ер нь гэхдээ тээврийн нэг айгуу гоё штэ. Тэр чигтээ дэвхтэй те хадал явдал. Тий одоо сая бол жоохон тийм аим шиг тал юм ярьлаа шүү дээ тий. Эвгүй би арцсан болохоор. Тэгвэл сая онгой гэдэг нь болсон гоё хөвгтөө явдлаад. Хөвгтөө явдалч тэгээд янз янзын юм болно доо ер нь тэгээд. Одоо зарим нэг юм мартчихын. Гэхдээ ер нь яг сэтгэлд хоногсчихсэн тийм айхтар хөвгтөө явдал яг нөгөө өлсөн тухайд. Өлсөн. Тий. Нөгөө ганаахтайгаа бид 4 тэрэг 5 тэрэг говьалтай дэлгэр бигэр цогт сум гээл одоо 3 чиглэл рүү
нөгөө шатхан үргэхээр 5 тэрэг явсан. Тэгээд ах болохоор нөгөө цуваны дарга тэгээд бид нэр тоолохгүй. Ганц л хоол идүүлэхгүй. Яаж вэ? Өөртөө хоолыг хийж идэнэ гээл. Тэгэл ах өөрөө хоол идэл нэг аяг хоол өгч за болно гээл. Тэгэл явж байгаа л одоо шалын хоолоогоос ганаа хатар гуйлн дэлгэрлөө нэг ачаа болох гэж салаад би Бата гэж олоочтой ээгээр манай хураад дөө. Бид манай Батагийн бас туслах жолооч гэдэг дөрүүлээ бигэр цогт руу буулахаар салсан. Салгаад миний машины дугаа гарчихгүй юу. Тэгэл буугаад дугаа гэсэн чинь манай ээги гомбоха тогоо 4 хоолыг гэдэг. Яг торж өглөө 4 хоног баларлаа мацаг бариллаа гэд. Би ч өөрөө тэн дээр амар өсөжсэн. Тэгээ би тэд бүрээ тэн дээр нэг хүн чинь нэг ингээд нэг өсөж байгаад амар итгэлээр нэг бүр ингээд хөлж чадхаа лийдчихдээ шүү дээ тий. Бүр тэгээ бид нар тэнд цаг унтчихсэн. Цаг гараа. Бүр ингээд юу нөгөө дугуй нөх. Манай хэд мэн дугуй нөхөд яг дугуй нөхчөөд боохч исэн байхгүй. Тэгээ би за хоол болчлаа шүү гээл. Тэр чинь 4 литр гараа ол исэн байхгүй юу? 4 литр. Тий тэгээд минийх 4 литрийн тогоо 4 литрийн тогоон дээр би шүлээн ингэж ахиж 2 аягаан тэгэхэр чинь 500 5 литр болохгүй. Тэгээ гойм нөгөө хоолой нилээ юм өтгөн гоймонтой борстой шилээгээл. Тийм тэгээд нөгөөх ингэж хуугаа 5 литр бол 4 литр ч унтаад тагсан. Тэгээ нэг цаг гараа унтаж босч ирээ дугуй муугаа хийгээ. Тэгээл манай хэд ярьжсэн за хастана цадтлаа гэж энийг хэлдэг байх таа гэдэг. Нөгөө хамгийн амттай бол ямар хоол вэ гэхээр өсөж байгаа эзэн бол хамгийн амттай байдаг гэдэг шиг. Тэгээ хоол гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Ийм яриа үүдэн шүү дээ. Хуучсан одоо юу гэдгийг махыг дугуйндаа хийждэг гин л дээ давслаар амтлаад. За. Тэгээд давчтیں гинэ. Тээврийн жолооч нар жарисан ч тийм одоо yon ч тийм би зүгээр хайлт сонсч ирсэн юм л да. Одоо паблишингдаа хийгээд буцаа дуугаа өгсраад махаа хийгээд амтлаад ингээд хийгээд тэгээд хол газар давхдаг гин л дээ. Тэгээд давхиад одоо задлахаар одоо тэр нь хорхог шиг л одоо тийм одоо болдгийн гинэ. Би бол тийг сонсч ирсэн тэгдэг юм яа. Одоо бодохны бол амт одоо юу болоод ингээд хаймар амт олчмаар юм шиг. А гэхдээ нөгөө хол газар ингээд давхихаар тэр нөгөө нэг халуун байгаа учраас бас болдог юм шиг. Тийг санагдаад байгаа байхгүй юу? Тэр нэг нөхөр зохиосон байна. Тэрийг бол үлээс нь ястаа туршиж үзээгүй. Тэр чинь машин явахгүй шүү дээ. Нөгөө балансрок юм аа шууд алдагдсан шүү дээ. салаад авах хэрэгтэй. Тий, ерөөс ямар тийм боломжгүй зүйл. Тэр л зүгээр нэг явган л яриа. Тий. Эсвэл нөгөө артлынхаа запас дугуйнд хийгээ тэгээ настай өдөр явсан мөлөө. За бас дугуйнд тэгээд ч нэмрэг үлтэй. За, нэг асуулт байна. Тэр юу гэхээр өрүүл мошгих хобби байна. Тэрнээс өөр янз янзын сайхан хобби өнөө өөр хүмүүст өмнө нь хэлж байгаагүй. Эсвэл зөвхөн таны ойр дотны хүмүүс мэддэг тийм хобби юу? Би ч одоо хобби багтаа шүү дээ. Өөр нэг тийм айхтар нэг хобби сайтхан байхгүй. Аан авд явсан анд явах жоохон хэцүү юм билээ. Айгу эрсдэл өндөртөө. Тэгээ нэг ааныг бол нэг айхтар сонирхдаггүй. Тэгээ ер нь машин дөө тэгэл. Ер нь бол тээвэрт ингээл хөдөөхээр ингээл гоё. Ялангуяа нэг 2 юм уу 3 машин ингээл хамт явж байгаа хамгийн гоё. Бороо шиврээд унтаж байгаа хамгийн сайхан байт. Надад хамгийн гоё кайфтай. Салхи татуулаад л давхиж яхал их сайхан байх нь тий. Тэр 69-д сайхан суугаад одоо кроссч бай, ралли бахаач бай. Давхиж яахгүй. Ялангуяа раллид бол одоо нэг хүн гүцээл орой цаг бодоол этапын авраг гэдэл сонсох нь хамгийн гоё байдаг. Уралдаан гэснээс Mastercross автгийн Mastercross гэдэг одоо бас энэ жил одоо зохиогдол 3 дахь жилдээ болох гэж байна тий. Тэгэхээр автгийн Mastercross бас яг анх яагаад одоо бас зохиохоор шийдсэн мэдээж бас би лагсрын захирлыг бас байгаа болохоор асуумаар байна л да. Автгийн Mastercross бас тохиолдол учир байсан. Уг нь одоо энэ Чингис Mastercross гэдэг хамгийн том тэмцээн болдог. Тэгээд анх бид нар чи 2015 онд Гомбоо авраг Чингис Mastercross-д оролцох гэж байхдаа анх автгийн компани одоо бидний энэ прототипийн бүтээгдэхүүнийг бас бид нэр уралдааны машин дээр туршиж үзьгээд тэгээд үйлчлэгээ хийгээд туршаад тэгээд тэр жил 2015 онд Гомбоо авраг Чингис Mastercross төрүүлж бид нар эндээс дэги одоо нэг машин хийдэг төөгийн Дарханд үлдүүлөө. бид дарханд амар их застай тэр их гоё тэмцээн байсан тий. Тэр бол өстой кайфтай. Тий янзын тэмцээн байсан. Тэр зам сүүлд нь бид нөгөө жарис уралцсан замаар
Тэг чи би ямар Батбаян дэртэй байсан юм уу? Нөгөө явахтаа зориуд дээр замаар орж авсан чи юу вэ? Гууж алах руу эргээд нөхрөө орж байгаа юм шиг. Тийм рүү ороод тэгэл бас тэр үед сэтгэл хөдлөсөн байсан. Ёстой мостонд нэгээд тэгэл гараал тавих чинь бас уралдсан юм шиг юмэр сэрэгчж байгаа юм шиг сайхан санагдаад ингэсэн. Тэгээд тэр жил ямар ч байсан протеин бүтээгдэхүүн хийгээд төрүүлсэн тий. Тэгсэн. Тий. Тэгэхэд бол бид нөгөө ивент тэтгэлэг энэ төрөхгүй зүгээр л яг нэг машин дээр ингээд хийгээд үзье. Тэгээд тэгэж анх Гомбоортой танилцж ирсэн бид нар. Тэгээд 18 онд Батнаримд Гомбоо 2 доороор тааралддیں۔ Тэгээд тэр үед бас нэг карантин гэдэг юм болсон байсан. Шүлхий. Дахин шүлхий ороо карантинлсэн. Тэгээд дарханд нөгөө 3 сарын 15-нд нөгөө уламжлал ёсоор Чингис Мастер Кросс болдог байхгүй юу? Гэсэн шүлхий карантинлэгчаад байдаг. Тэгээд дээрэс нь бүх жолооч нар Чингис Мастер Кросс хамгийн бэлтгэсэн тэр чинь хамгийн том тэмцээн юм чи. Тэрэнд бэлтгэсэн байжсэн чинь шүлхийн карантин гараад нөгөө тийш Чингис Мастер юу дархан руу явах боломжгүй болчихгүй. Тэгээд Батнарын Гомбоор хоёр ирээд надад санал тавихгүй юу? Одоо ингээд Автгийн Мастер Кросс гэж танах аваад энэ тэмцээний зохион байгуулж яасан юм. Тэгээ би ер нь тэр үед чинь нөгөө ерөнхий ивент итгэж болж ингэж тэр тэмцээн зохион байгуулалтыг сайн мэдэхгүй. Тэгээд энэ хоёрыг дээш нь энэ дагуулж гарч ирээд гуруулаа ярьж байгаад. Тэгээд ер нь юу яа гэдэг. Автгийн Мастер Кросс гэдэг тэмцээн зохион байгуулъя гэдэг. Тэгээд бид нар чи энэ юунд байсан баха. Баруун дөрөвний даваанд. Тэгээ баруун дөрөвний даваанд тэр чи бас засмастай сайхан Шавартай гоё тэмцээн анхны тэмцээн. Энэ уралдаг өсвөр шавартай, цастай болохоор ааман гоё боллоо. Тэгэл машин чинь ганц хоёр номхолтохоор ваа өстой гоё болсон шүү гээл тэгэл нэг хоорондоо нэг жоохон наалдаг контактлахаар ааман гоё боллоо гэж үзэгчтэн. Гэхдээ таад бол хоорондоо нэг контактлах дурггүй те. Ер нь яг эр зөргийн тэмцээн болохоор тийм л байж иж одоо тий энгийн хүний одоо мань метийн хийж чадахгүй юмыг энэ усууд хийж ийн те үзүүлж чадахгүй юмыг үзүүлж байгаа байхгүй юу. Тэгэж анх юу яасан тэгэхээр би ч одоо сүрхийн нэг одоо энэ Мастер Кроссыг авч ивент хийж гэдэг юм уу ингээгүй нөгөө өстө уулзах өстө бол уулздаг гэдэгтэй адилхан яг тийм тохиолдлоор тэгэж анхны тэмцээн хийсэн. Тэг анхны тэмцээн хийсэн чи ер нь тэгэл дараагийн тэмцээн хийхээс өөр аргагүй болд юм билээ. Уурлаар жил болгон. Одоо тэгээд 19 онд бас Морингийн даваанд 2 дахь тэмцээн болсон тий. Тэгээд одоо энэ жил бас 20 оных ч уг сая тоглогдсон байсан байхгүй юу? Ер нь тэгээд уламжлал болохдоо яасан гэхээр ер нь оны хамгийн анхны тэмцээнийг баг зохион байгуулахаар тийм уламжлал цаанаасаа ер нь ч яг манай нөгөө тэр үед чинь бац зөх захирал байсан тий. Сүүлд нь 19 онд дөлгөөн захирал болсон. Тэгээд эдгээр маань бас оны ихний тэмцээнийг танах зохион байгуулж байгаа ч гэдэг. Оны хамгийн анхны тэмцээнийг Автгийн компани зохион байгуулдаг бараг жишг тогтчих гээд. Тэгээд энэ жил 2 сарын 29-нд байлаа. 2 сарын 9-нд. 2 сарын 9-нд тэмцээн зохион байгуулах гээд бид нар бүр тогтцсон байсан. Тэгсэн яг энэ манад гарч ирээд коронавирус гараад тэгээд хойшлоо доо. Коронавирус. Яг энэ талаас ус ингэхээр бас Гомбо аваргыг мэдээж одоо энэ техникт анх багасаа л одоо техниктэй холбогдсон хүн. Тэгээд Автгийн компанитай одоо ингээд бас энэ тэмцээнийг ер нь бол бас үүсгэн байгуулсан байх нь шүү дээ тий. Тэгээд анх тэр 15 онд гэсэн шүү дээ тий. Дархны тэмцээн дээр одоо Автгийн бүтээгдэхүүнийг ингээ хэрэглээд яасан гэдэг. Тэгэхээр яг жолооч хүний хувьд өөрөө техник мэддэг, техник сонирхдаг жолооч хүний хувьд энэ протеин брендийн одоо энэ бодисуудын талаар бас таны өөрийн чинь бодол хэрглэж үзсэн хүний хувьд. Би ч анх 15 онд төвгөө дуудаад ахаа манайх ингээд юм гой бүтээгдэхүүн байт юм байна шүү дээ. Орж баха идэг. Тийм машин идэг. Одоо манай энэ юу лавгахтай нийлж одоо энэ багийн машиныг хийсэн шүү дээ. Тэгээ төвгөө та наашаа манайх руу ороод ирээч гээд. Ерөөс манай хоёрох чи хөрш шүү дээ. Ойрхон зам хоёр талд Автгийн Балтан бохт хоёр чинь. Тэгээд хажуу дэшээ ороод анх ингээд орсон лавга ахтай танилцаад тэгээд лавгах нь туршилтууд үзүүлсэн байхгүй юу? Нөгөө наана хөдөлгөөр хамгаалагч ойл фүүстер гээл. Тэгэл нөгөө монголчуудын чинь нэг юу гэдэг те
Ямиг ингээд хараад, хазаад, гараараа гараараа барьж иж нөгөө ямиг итгэдэг хүмүүс шүү дээ. Эзэж нөгөө дам үгэнд итгэдэг. Анх тэгэж ирээл гой чи ямар гоё юм бэ гэдгсэн хавгаах. Минут ороод ирэлтэй. Чиний машинд ерөөсө 100 байх нь үнэгүй үйлчилгээ хийж байгаа. Бүх маасл тоос одоо тэр бүхсний тосмоос ерөөс мотор бүхсний одоо тоснууд, моторын хөдөлгүүрийн тос бүх юм зөө. За тэгээ үзүүлэлтийн үз моторгоогч нь ингэж даралт компрессор өгсөн, докторчсан ингээд бүр ингийн болдог гэж бүгдийг хоёулаа бодит төр үзээд, мэдрээд тэгээд ерөөсөө л дахин тэмцээнд би тэрийг хийгээд явсаа. Чойрын тэмцээнд би яагаад яасан гэхээр чойрын тэмцээнд би хагас финалдаа төрүүлж явж байгаад штангл тасраад 3 цилиндрээр арай ч үгүйд би барайнд орж тэгээ финалдаа төрүүлсэн байхгүй юу. Автомобилийн наана бүтээгдэхүүн хийснээс хойш наана хөдөлгүүр хамгаалагч гэж байгаа ойл бустер. Энийг хийснээр одоо миний штангл тасархаа болцсон байхгүй юу. Энэ мань нөгөө илэг одоо энгийн масл юу гэдэг те нөгөө бүтээгдэхүүнгүй масл маань өөрөө өндөр эргэлтэнтэйгээ ус халдсан байгаа үед мэдээж одоо туслах чанараа зөх хэмжээний хувьд алдчихл байгаа юм байна л да. Би бол одоо нөгөө яг тийм мэрэгжлийн юм шиг болохоор сайн ойлгохгүй шүү дээ. Тэгээд лавгүй болохоор манай протеин бүтээгдэхүүн ийм бүтээгдэхүүнүүд байт юм байна. Ингэж яв үйлчлэг өгдөг. Тэгээд анцгүй ерөөсөө нэг калапангийн жижиг хавирсан шажигсан дуу муу ингээд намсчт юм бил. Тэгэл ерөөсөө одоо тэрнээс хойш би тээврийнхээ одоо том дэргэндээ хүртэл автогийн бүтээгдэхүүн хэрэгэлдэж штэ. Одоо миний суудлын тэрэг одоо өөрийн таньдаг найз нөхөд бүгдэнд нь л ерөөсөө за ингээ хит ярил би рекламцсан болчихноо. Зүгээр л та нар өөртөө очиод ярь. Юу үз тэгэл та нар машин чинь өөр болно доо та нар нэг хоёр солилцоход гачин штэ гээл тийм. Одоо миний ойрын хөрөлийнхэн бол маш их одоо хэрэглүүлдэг болцсон. Тэгээ өмнө нь танаа л гэж ярий да тий. Автомастрын холбооны нөгөө мастерууд мундаг тамирчид бол хэрэгэлдэггүй байсан баг шүү тий. Юурээс хэрэглэж үзээгүй шүү дээ. Та бол бараг анх удаа хэрэглээл тэгээ. Би анхны хэрэглэж хүмүүс итгэдэггүй байхгүй юу? Энэ автгийн наана шүү дээ. Лаг юм байна. Ялангуяа бид нар энэ уралдааны жарисанд хийвэл хамгийн гоё юм байна гэх нэг л тийм ингээд итгэлгүй. Яагаад амир их итгэлтэй болсон гэвэл анхны автгийн юм дээр тэл аг байхаа. Хүмүүс ерөөсөө нааног маш хийсэн. За тэгэл хорд энэ төр бас дундаж хорд энэ төр өссөн байл ч тий. Ерөөсөө андшгүй ингээд хөдөлгөрөнд айгуу гоё ингээд ойл үсэр наана хоёр хийчих ингээд хөдөлгөрөнд айгуу гоё ингээд зөөлрөд эхэлдэг байхгүй юу. Тэгэл хүмүүс аянд тэрийг одоо л ерөнхийдөө бол манай уралдааныхан бол энэ автохимийн зүүн талаар байхгүй маа хэцүү юм аа л гэдэг байхгүй юу. Анх ч нөгөө яг уралдаан энэ төр хизээ болгож байгаа мэдээл энэ төр байхгүй Facebook энэ төрээр пэйжийн дагаагүй байж ахтал хүмүүс орж ирэл нөгөө яг уралдааны малгай толгойтой хувц сонортой өсөж бас танаа яг энэ уралдаг өсөж их цоглог өсөд идэх штэ нэг гал асч байгаа юм шиг. Тэгээ холоос харахаар за энэ ямар ч зүгээргүй юм гээл тэгж хардаг. Тэгэл тийм хүмүүс олширчдаг байхгүй юу. Тэгвэл ойрхон уралдаан болох ч. Одоо бүгд хийдэг болсон. Тэгэл нэг дүү мөн ч мөнгөрж ирэл аваа явдаг. Танаа уралдааныхаа хийдэг болц тэ. Одоо нэг офрод бас тэмцээ зохион байгуулахаар бас тэд нар ч байг ирдэг болсон шүү дээ. Нөгөө болор хөлөө нөгөө өдөө мандгаар Пажиро клубын бид нар бас хийдэг. За тэгээд энэ жил одоо ингээд карантин ингээд жоохон хойшлцсон байна. Тэгэхээр энэ жил бол автохим мастер курс бол болно шүү дээ тий. Болно. Боломж аргал болгоно гэж. Тий. Тэгээ энэ ковид-19 маань хурдан шиг намжаасай. Тэгвэл тэгэл дараагийн тэмцээнүүд маань аараас ирэх ойрхон болох байхаа яриг нэг шахуу тэмцээнүүд болох. Одоо хідэн уучлаарай. Сүүлийн хідэн сар их үжилэх үү? Ер нь хэр удаа завсарлаж юу? Одоо босгож байгаа машин хэдэн хувьтай байна? Нөгөө халзан шартайгаа юу? Шар халзантайгаа. Тий, шар халзантайгаа юу эсвэл ямар байгаа? Би чинь за үүнийг эхлэхийн тулд би бол одоо бас миний анхны спонсорудаа бас дурдах нь зөв. Миний анхны спонсор бол манай Алтан бохт компани. Монрууд гэж одоо уул уурхай хайгуул одоо кемп үйлчлэгээ хийдэг компани байдаг гэсэн болцох захиралтай. Монрууд компани, Алтан бохт компани хоёр анх ивент гэж оролдуулж ирсэн. За дараа нь одоо УАЗ сэлбэгийн худалдааны Бачандаг гэдэг одоо Батөнгөх маань ивент гэж оролдуулж илаа. За тэгээ Батөнгөхөөс цаашаа уламжлаад одоо гişиг аримстрал компани ерөнхий сайд гişиг дэрж байгаа. 11 онд одоо намайг 11-ээс 17 хамгийн олон жил одоо гişиг арим компани тамирчин болж уралдсан. Намайг нэлээд сайн ивент итгэсэн. Би тэр хамтарч олон сайхан айраг төрөө авсан. Би энэ тухайн ингээд компаниудынхаа нэр дээр уралдаад бүгдэн дээр нь бас айраг төрөө авсан. Бас ивент итгэжүүдэд баярлалцсан. Гомдоогоо. Тэгээд ерөнхийдөө 17 оноос хойш ерөнхийдөө жоохон 15 оноос хойш алдаг оног орж эхэлсэн. Нөгөө бидний үүрэг гэвэл тэмцээнд нэг жил 3 удаа тэмцээнд орох хэрэгтэй үүрэгтэй байдیں۔ Бид нэр хувийн дугаар эзэмшнийхаа үүрэг хариуцлах гэж.
Тэгж явсаар хагаад 18 онд бол 5 тэмцээнд орж 3 хүрэл авсан. Тэгэхдээ бол одоо тухайн үеийн зүгээр найс нөхдүүд одоо Өмнөг аймгийн хамаг турд компани захирал манай Наранбаатар ойл өгшин энэ тэмцээнийг ивент итгэжээ. Аль тухайд над крэш мэриш авч өгөөд бензин мас тосон юм авч өгөөл уралдуулаад аль тэр компанийн нэр дээр уралдчихдаг. Ингэж явсаар хагаад ерөнхийдөө жоохон завсарлцсан байжгаад тэгэл хавгайх маань одоо автхимийн захирал манай хавгайх маань жоохон яагаад тэгэл та эргэж уралд гэлээдэг байхгүй юу. Тэгэл хавгайх дээр хоорондоо ярилцаж тохиролцсныхаа үндсэн дээр би автохим компани тамирчин болж байгаа. Мөн одоо Speed Energy Mongolia гэдэг одоо Камен амаржины одоо оруулж ирдэг компанигаа Батбол захиралтай. Тэр маань миний одоо машины каркас ингэж амаржинаар намайг спонсорлж байгаа. Тэгээ ингээд автохим, Speed Energy энэ хоёр компанийхаа нэрийн өмнөөс одоо 2020 онд уралдах гэж машинаа бэлтгэсэн. Машин маань ерөнхийдөө 90% болсон байгаа. Коронавирус гарчлаа гэхээр нь хойшилцсан. Төр машинаа бас орлооноос хойш тавьчаад байгаа. Тэгээ ер нь коронавирус одоо карантин тавилаа л гэвэл одоо бол хөдөлгүүр асфальтын систем хоёр л үлдсэн байгаа. Бусдын бүх юмыг янзлаад бэлэн болцсон байна. Санийч хад асуухад ер нь нэг ийм машин босгоход гэж ярих юм уу та тий. Одоо бүх юмнуудыг хийгээд ингээд ярихад зөв хичнээн төгрөний машин босдох юм байна. Дунджаа толцсон ш. Дундаж. Тийм би ч одоо аваргуудын машинуудын хэмжээнд аваачихын тулд машинаа бэлдэн шүү дээ одоо. Тэхийн тулд ер нь нэлээ өндөр өртгөөр бэлдэж байгаа миний машины хувьд бол за ерөнхийдөө нэг 40 орчим сая төгрөг болох болов. Эцсийн бүх үнийн дүн яг үнэлгээ гарч ирэхэд бас нэлээд өндөр зарлах юм шүү те. Тэр дундаа урсгал засвар нэг тэмцээс нэг тэмцээний хооронд эсвэл нэг жилдээ эсвэл 40-оор босгоод 40-оор хэдэн жил уралдах ч гэдэг юм уу. Байнга л засвар үйлчлэг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр урсгал зардал юу гэдэг. За бензин тосмос. Тий, одоо 40-оор нэг машин бослоо. Энэ машинаар хэдэн тэмцээнд орж хэдэн жил уралдах вэ? Гутал авчаал тэгэл ингээд өмсөл яваад байгаа юм шиг явах. Юм байгаа шүү дээ. Уралдааны машин өөрөө яг нь ер нь бол бэлэн гэж гарч ирдэг л дээ. Тэмцээний дараа ахаад уралдааны машин өөрөө ахаад сервис хийдэг. Эргээд тухай эвдэрлэг гэмтэл одоо шинэ энгийн машиныг явж байгаад үг тийм те барууны шарг нахлаад нь дуусахаар солино ч юм уу те баруун шарг дуурахаар солино ч гэдэг юм уу хөдөлгүүрээ масс лидер ирэхээр солиоч гэдэг юм уу тийм байхгүй шүү дээ уралдааны машин ерөөсөө эвдэрхээс нь өмнө бүх юм солино одоо нэг хөдөлгүүр зангидлахад нөгөө хөдөлгүүрээрээ нэг за нэг 3-аас хамгийн ихтэй нэг 4 тэмцээнд л орно за ер нь 3 тэмцээнд л орд юм да кроссонд бол 3-аас 4 тэмцээнд ороод ахаад шинэ ээлж шинэ дахиргал гэл ерөөс бүх юм шинжилж явна. Нөгөө юм эвдэрхээс нь ягаад тэгэхээр автоспорт гэдэг чинь өөрөө техник спорт чинь өөрөө уусаад яг л нэг тим хэмжээний урсгал засвар хийж амжилт гаргана. Гэтэ ер нь урсгал засвар бид нар тооцдоггүй шүү дээ. Тооцдоггүй. Ерөөсөө тооцохгүй. Тэрийг тооцвол шал дими юм болно шүү дээ. Өөр бодлоо явчих нь шүү дээ. Өөрийн бодоод явчих. За за. Өнөөдөр бол бас их сонирхолтой алуун дулаан яриа өрнөлөө гэж би бол бодож байна. Өнөөдрийн подкаст залуучууд манаас таалагдсан болов уу гэж бодож байна. Тийм бах. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн гомбахта гомбодоо гэдэг шүү дээ тий. Гомбодоо ахта баярлалаа. Хүрэлцэн ирсэн лавгсан захирлаас баярлалаа. Гомбодоо гэдэг нь дэг явах гэсэн байхгүй юу? Ямар дэг? Одоо TVC Ретракагийн тий дэг явах өгсөн байхгүй. Яагаад тэгэхээр дэг явах чинь анх Монголын автомасрын холбооны тэмцээнийг бас 2-3 анхч биш. Тэр нь 2-3 нилийн удаа götцсөн байхгүй юу? Бараг юу Батхүлэг гэж уралдаж байгаа үеэс нь мастер кросс гоо. Тэгээд аваач дэг явах чинь бомбдаа гэж яйцсан байхгүй юу? Яриан дундаа юу? Тий. Нөгөө болдотроо оргоч чинь бомбдаа гэдэг чинь тий. Угаасаа бомбдаа гэж дуудсан. Тэр намайг ч юм шиг байна тий. Угаасаа багийнхаа нөгөө гэр бүлийнхэн дууддаг дуудлага. Тэгээ аваач бомбдагийн өрсөлдөгч одоо гом дээр ч хэлэхээр мэдээж тухайд яг ингээ хөтлөж байгаа үед бол сонин сонсогдож байгаа тий. Тэнгүүл уртсгаал байна л да тий. Тэгээд ерөөсөө гомбдоо болгоо хийцэн байхгүй наа. Тэгээд дэг яах ч бас туршлагатай юм байлаа. Би тэр 19 оны автохим мастер кроссыг дэг яахтай хамт хөтлөж байхад бол ингээд бас тодорхой юмнуудыг сурч авч байгаа байхгүй юу? За яг яах ёстой байна, ингэх ёстой байна гэдэг юмнуудыг бас сурч авч байсан. Тэгэхээр өмнөх юмнуудын бас туршлага байх нь байна л да. Өмнө хөтлөжсэн юм байли. Одоо манай нөгөө дижитал студ гэдэг шүү дээ. Дижитал студ гарц нэвтрүүлэг ретро аккорд алдартай нөхөр шүү дээ. Ер нь хоолойгийн сонсож бүгд танд
Гэхдээ яг нөгөө урсгал зардал гэдэг юм чи бас ер нь гаралтай тодорхой хэмжээнд. Хамгийн наацхан шинэ нэхэд бид нэр за бэлтгэл хийн тэмцээний өмнө. За нэг багадаа нэг 50 литр бензинээр бэлтгэл хийн. 50 литр бензин чи одоо 98-д хэд байт юм бэ? 2000 бас 98 хийх юм. Бас юу 98 ч жоох юм шиг98 байна. гологдоод байгаа юм чи. 98 гологдоод энэ хүмүүс чинь одоо онгоцны бензин хийдэг л гин. Би нэг уралдаагүй хөндөрцсөн. Тэгээ жоохон сураг ажиг сонссон. Би тэр ярьж илаа те. Өө ахын дөө ийм уралдааны бензин хийдэг гэж штэ. Чи мэддэг хамтан байна уу? Бас сураг тавиад байгаа штэ. Тэр хүмүүсийн бас хийдэг имийг хийхгүй бол адилхан хэмжээний машин байлаа гэхэд арай жоохон илүү бензиний сайжруулчвал тэр машин гарааны 500 м-т надаас 5 м хожичвал тэр хүний би гүйцэхэд хэцүү болчих. Ягаад гэвэл явуултын тийм бичлэхэн мундаг хүмүүстэй ч уралдах байгаа юм шүү дээ. Хичнээн хүмүүс наваг авраг гэдэг боловч би чинь одоо хүн дээрөө 4 жил болсон. Эргэж явуултын темпийг олох гэж бас нэг хэсэг зовх бах. Тэгээд ер нь л нэг тэмцээнд бол хамгийн багадаа л ер нь 1 сая гаруй төгрөг ерөнхийдөө бол гарна. За тэгээд энэ жилийнхэн тэмцээнд бас амжилт хүсье. Бас дахиад дараагийнхаа төрөг аваарай гэж ирвэ. Тэ манай лавгаах юм гэр бүл за манай жаргалан гэдэг манай автокем компанийнхаа ерөөсө гэр бүлээрээ намайг одоо дэмждэг. Тэгээд эднэрийн итгэлийг алдахгүй Батболдоо нүртэл одоо тий. За миний өгш надад ингэж байгаа одоо гэдэг өөрийнхөө спонсорлж байгаа таньдаг найз нөхөд дэмжиж байгаа одоо олон хүний тус дэмээр одоо миний энэ хүү машин маань бас босож байгаа. Босоод ирэхээр би бас олон хүний талархал тэр хувь хүн найз нөхөд бүгднгийнхаа нэр компани устдаа би бол бас машин дээр гоё хийчих гэж бодож байгаа. Тэр олон хүний сэтгэл шингэсэн юмар би одоо энэ өөрийн сайхан төмөргөлөг шараалцангаа босгож байгаа. Үнэхээр сайхан дээр босч ирж байгаа. Тэгээд 68 гэдэг дугаараа ахиж нэг төрүүлэхийн төлөө зүтгэн одоо баярын төрөг гэж үзэгчтэй баярлуулмаар байна. Тэгээ одоо надаас өөр хүн төрүүлээд ерөөсө баярын төрөг хийдэг байхгүй юу? Баярын төрөг буюу би илүү төрөг хийдэг байхгүй юу? Төрүүлээд барианд оронгуудаа заавал нэг илүү төрөг хийж үзэгчтэй фэнүүдэд хүндэлдэг. Илүү төрөгөө хийхийг би өөрөө маш хүсэж байгаа. Тэгээ үзэгчтэй бас илүү төрөг хийж таа тэгэл баярлуулна да. Тэгээд хичээнэ л гэж хэлнэ дээ. За баярлалаа. За баярлалаа. Дараа тэгээд өөр юмны тухай ярихаар бол дахиад таныг өрнө. Өөр одоо сонирхолтой тамирчин магадгүй бомбодоо хоёр нэг нэвтрүүлэгт орж болох юм тийм ээ. Тэр үед бол оролцсон шүү дээ. Тий. Би тэрийг сонь зураг мөрийн зурагчд их хэцүү мэлээ шүү дээ. Нэгээ тэрвэрсэн нөгөө нэгэндээ ингээ бүр тий ингээд явдал мовдал ингээ заагаад миний бүр ингээ хушуу мушуу гар хөл нь хөдлөөд зураглааш нар зурагч жир нэг гярхаа хүмүүс эд юм билий. Яаж тэгэж гоё явдээ. Тэгээд яг тэр байдлаас харахад би тэр яг тэмцээнд гараад гарахын өмнө ярилцж байгаа хоёр хүн байхгүй юу. Тэгтэл одоо юу гэдэг зарим хүмүүс айгүй тийм сөрөг ойлголт байдсан шүү дээ. Өө болоод байгаа юм даа амар муу гэл хоорондоо. Ягаад тэр хоорондоо дандаа л шүгэлцэн мөргөлдөн тэгэл ингээл урд тайна ороод ингэдэг гэл ярьдаг. Ер нь мэдгүй надад бол тийм санагддгүй шүү дээ. Ер нь ямар ч спорт одоо урлагийнхан ч юм уу манай монголчуудад одоо үзэгч нар өөрсдөө хоёр талцуулдаг болохоос биш. Яг хүмүүс нь өөрсдөө айгүй нийлдэг. Саадвал чинь тэгжээс тэндээс нөгөө кайф авдаг байхгүй юу? Харин тэгжээс нь одоо жаргалан одоо нэг нэмж хахад би нөгөөх нь нэмчих. Тэгээд тэрийг одоо төрүүлүүлж яаж өөрсдөө нөгөө тэндээс их одоо нэг аз жаргал хоёр дуусны жил тэгэл сараар өнө болгочихдаг шүү дээ. Тийм манай мастер классынхан үнэхээр бас гоё харьцаатай тийм одоо илэрхий атаачтай ч гэдэг юм уу авч ийм бол ер нь гайгүй шүү. Би эхлээд анх нөгөө энэ тэмцээн сонирхдаг болол 15 онд тэмцээн үзээд тэгж явтал шууд нөгөө бас мэдрэгдэх байхгүй. За эднээс ч нэг хоорондоо алцдаг улсууд байхтай гэсэн. Айгүй найрамдалтай бие бинийгаа их дэмждэг. Одоо хоёулаа адилхан уралдах гэж нөгөөдөгтөө зөвлөгөө өгж явах жишээтэй ч байдаг юм уу. Тийм байдаг. Амар эвтэй тийм халуун дулаан уур амьсгалтай асуудал шүү дээ. Тийм би бас залуучуудаа хүндэлтий. Яагаад гэвэл манай залуучууд маань одоо Ахмад Тамирч аврагууд айгүй хүндэлдэг. Тэднэрт хөндлүүлж гин гэдэг чинь би бол бас өөр их баярлалтай. Тэднэрт айгүй их баярлаж явдیں۔ Ямар ч одоо тэр том компани захирлж байгаа юу ч вэ те. Аваргаа гэл ингээхээр айгүй гой санагдтыг. Тэгэл манай автоспортынхан бас жоохон цензуртэй. Маш гоё залуучууд байдаг. Окей. За, өнөөдөр өндөрлөе даа ингээд. За, тэгээ ингээд цаашаа яриад байх юм бол дахиад 2 3 халуун сав дуусгахаар шинжтэй бай. Тэгээд өнөөдрийн яриагаа ингээд өндөрлөе. Дараа бас дахиад сонирхолтой зүйл бас ярилцах байх гэж бодож байна. Баяр та. За, баяр та.